За сайн байцгаана залуусаа. Өнөөдрийн бичлэг бусад бичлэгнүүдээс арай өөр бичлэг байх болно. Тэгээд яг одоо би инх тулга буюу Эта гэдэг залуутай яриа хийх гэж байна. Тэгээд Эта бол одоо ясны хорт хавдртайгаа тэмцэж байгаа залуу байгаа. Тэгээд ерөнхийдөө бид хоёр гоё залуучуудаа хорт хавдрын талаар эсвэл яаж одоо имчилгээнийхэн талаар ч юм уу те гоё сонирхолтой тэгээд хэрэгтэй гол мэдээллийг хүргэх болно. Тэгээд сайн уу Эта? Имчилгээ дайггүй юу? Өглөө өдөр орой минь. За. Имчилгээ ямар шүү вэ? Имчилгээ эхлээд нэг 3 хоног жин. За, эхлээд удаагүй байна. Ганц нэг жоохон side effect-үүд жоохон авч байгаа. Нөгөө нэг өгүүлэх наавшаа гэдэг чинь наавшаа ялла. Тэгээд өгүүлэх мэдрэмж дээр аваад тэгээд заримдаа хоол идэл заримдаа гайгүй. Одоо яг гайг болчихлоо гэж. Одоо аль хоттой байлээ? Америкийн? Одоо яг Америкийн Сан Францискотын Parnassus гэдэг нөгөө UCSF гэдэг имчилгээ Parnassus гэх кампуст байгаа. Хүмүүс илүү нөгөө нэг талигаас нөгөө сагчин дүлгөөн хийжсэн гэдгээр илүү сайн мэдчих магадгүй. Зөв. Тэгээд чи өмнө наанаа сурж исэн гэсэн үү те? Аль? Тэгээ ер нь одоо хүртэл оюутны визтэй байгаа л та. Яг CPT гээд өмнө нь болохоор 17-ны 10 сард Америкт ирсэн. Тэгээ Maharishi University гээд сургуулийн хөтөлбөр ирсэн байгаа. Тэр нь яадаг вэ гэхээр эхний 8 сараа кампус дээр хичээл үзээд дараа нь төгсөн төгсдөө онлайнаар хичээл авчдаг байхгүй юу? Кампус дээр хичээл үздэг сургууль юм уу те? Тийм, кампус дээр 8 сар хичээл үзээд. За. Хичээлүүд авч бүгдийг дуусчаад тэгээ дараа нь хичээл дууссан дараа дэг жил оюутны визээр ажиллах ирэх байдаг байхгүй юу? Тэгээд би өнгөрсөн жилийн 8-9 сард ирж яг энд ирж найз дээр ирээд нөгөө нэг хикапа нөгөө нэг найз дээр ирээд тэгээд ажиллаа ягаад Cisco Америкийн Cisco гэдэг компанид ажиллаж орсон байгаа. За. Чиний чиглэл чинь мэргэжил чинь ямар мэргэжил вэ? Миний мэргэжил болохоор software engineer. За. Computer engineer гэх юм уу? Танаа юу ч нөгөө программын инженер. Яг нөгөө Silicon Valley-ийн тэгвэл яг юунд вэ? Яг энэ одоо айр чи нөгөө нэг захиурын үнд Silicon Valley гэж нөгөө нэг мондог Google, Facebook тэгэл Cisco чи ер нь бас нэг том компанид ордог байхгүй? Зөв. Тэгээд Cisco тэгээд Uber, Lyft юу гэдэг тийм монголчуудын мэдээ бүхэл том компаниудын нөгөө нэг headquarter-ууд энд байдаг. Нэг тийм Silicon Valley даа. Тэгэхээр чи хичээлийнхээ хажуугаар Cisco-д ажиллаж ирсэн гэсэн үг үү те? Саяхны хүртэл тийм оюутны визтэйгээр Cisco-д тэгтээ full timer л да. Тийм үү? Full timer ажиллах боломж өгдөө. Зөв. Тэгвэл бүр айгүй амар юм шүү те. Тий. Эхэндээ яг гэрээ дээрсэн. Сая сүүлийн үед ер нь бол яг full time болъё нэтрээгээд хувь яажсэн яриа эхэлж ирсэн. За. Тэгээд ер нь одоо чиний яг биений чинь одоо имчилгээний талаар яриул юм. Хэд ямар шиг имчилгээ хийлгэж байгаа вэ? Одоо болохоор яг 2 химийн имчилгээ хийж байгаа. Нэг нь болохоор Adriamycin гэдэг, нөгөөд нь болохоор Cisplatin гэдэг. Тэгээд Adriamycin нь бол ерөнхийдөө яг химийн имчилгээ дотор strongest одоо химийн имчилгээ гэж явд юм байлээ. Одоо үгс унах, тэгээд одоо дотор өгүүлэх гэдэг амар олон side effectтэй. Гэхдээ хүнээсээ л хамаарч байгаа юм л да. Одоохондоо л айгүй тийм баг. Хүнийхээ эсэргүүцэл юу гэдэг те? Метаболизм янз бүрийн юмнаас хамаарчлаа. Бас Монгол хүний бас нэг багасаа мах идчихсэн ч юм уу ятууч хэрэгнүүд бас байгаа. Тэгээ Монгол махны учрыг би бас Монгол махыг ингээ хүмүүс яриад талаар би тэр нэг итгэдэггүй байсан л та. Тэгээ яг ингээд бодоод сүүлийн үед би нэг фермийн юу ингээ зүгээр судлаад явсан чинь Монгол махч яг нөгөө мал нь яг тал газар дээрээ тийм чөлөөтэй байдаг яг байгалийнхаа урамлаа идэх суутахаараа бас Монгол махны давуу тал айгүй их юм бэлээ тий? Одоо чи генетикийн өөрчлөлт байхгүй яг байгалаараа бид нар чинь нөгөө багасаа байгалаараа өссөн тал нутг дээр өссөн малын мах чинь одоо тэр нөгөө фермд жижигхэн зайд одоо нөгөө шаланкаар бордоо идэж өссөн мах хоёрын хоорондын бас юм чанарын ялгаа бас асар их байгаа. Би тэрийг саяхан л баг мэдэж авсан. Тий, ер нь ялгардаг шүү дээ. Би сая 10 сард очиод Монголд ч мах идэнгүй шал өөр байгаа ч. Би одоо тэгэл мах идвэл одоо тэгээ махнаасаа гарахгүй юм да Монголд очих юм болт. Харин тий, ер нь болгоос таахгүй хувцсан нас тэр чинь. Одоо огцомдоод нэг баахан мах идэ тэгээд яаж вэ? Би ч Монгол бүр айгаад хуучин нэг тосмостой мэдгүй дандаа шөл уусаар гараад харсан тий. За. Угаасаа тийш яг дасгаж яахгүй бол бас олон жилийн нөгөө юу чинь бас хурцаж магадгүй л тий. Тэгээ гайгүй гэхдээ бас Америкчсан яг нөгөө нэг сайн чанарын мах авч идвэл чанад идвэл бас ихгүй. Тийм баг. Бас айлалалдаа бас юу юм шиг. Одоо Францд гэж жишээ нь миний амьдарч байгаа Францд бас ингээд яг одоо нөгөө баталгааны хувьд бол гайгүй байгаа.
Яг тэлэр нөгөө чи нөгөө лабораторийн юунд ингээ ороод явждаг болохоор чанарын хувьд бол яг Монголынхаа гүйцэхгүй юм шиг байна. Тий. Яг тийм чанарын хувьд угаасаа. Тий, яг тийм нэг махчсан сайн шүү дээ. Тий, аль талдаа яг юм юутай юм шиг байна. За. Хоёул одоо хорт хавдрын талаар ерөөхдөө ер нь бид нар ингэж ер нь зүгээр хорт хавдар гэдэг чинь ямар өвч юм бэ? Яагаад хүмүүс ер нь хорт хавдар тусдаг юм бэ? Сүүлийн үед яагаад ялангуяа хүмүүс айгүй их өртөөд байна? Тэ? Яг энэ талаар юу гэж яг энэ талаар нэг амар нарийн судалгаа хийсэн бол байхгүй. Гэхдээ яг өөрийнхөө туршлагаас яриад үзвэл миний болохоор их тийм rare case гэх юм. Одоо миний одоо энэ ясны хавдар ялангуяа яг миний хавдрын төрөл болохоор osteosarcoma stage 3-г онцлогдсон байгаа байхгүй юу? Тэгээ яг тэрний судалгаа үзэх юм бол ерөнхийдөө 25-аас доош залуу хүмүүс их ихтэй тохиолдог. Жоохон хүүхдүүд ч юм уу эсвэл залуу хүмүүсээс тохиол яг тохиолдлын одоо яг ямар шалтгаанаар үүснэ нь бол тодорхойгүй. За. Яг уусаа тодорхойлж чадахгүй зүгээр ер нь бол it happens гэдэг л юм болчиход байгаа. Тэгээ ерөнхийдөө бол нэг сайд нэг тохиолддог occurrence нь. Тэгээ яг ер нь бол сайд нэг гэмээр юм аа. Тий, азууч гэх юм уу. Тэгээ би яг ерөнхий нэг өөрийнхөө яг энэ түүхийг өөрийнхөө нэг medium блогоор бичсэн байгаа. I'm the one in million гэх. За би юу байна? Description тавьчихнаа тэгээ залуучууд бас орж үзээрэй. Блог хөтэлдэг гэсэн үг те. Тий, ерөнхийдөө түрүүчлийн 3 сараас л блог хөтэлж эхэлсэн. Cisco-д ажиллах эхний 7 хоног тэгээ 24 наснда ухаарсан 23 нэмэх нэг тийм хэлээд ерөнхийдөө нэлийн юм бичиж эхэлсэн. Ер нь бичиж гэж боддог байсан. Тэгээ анхнаас нэг ихлүүдэд жоохон засвардж байгаа саяхнаас бас нэг зүйл бичсэн. Тийм миний драфтууд байгаа яг бичих сэдвээ ингээ бичсэн. Тэгээд яг санаанд юм орж ирэнгүүт ингээ бичээл явж идэг. Тэгээд бас нэг тэтгэлгийн талаар хэрхэн тэнцэх вэ Монгол тэгээд тиймэрхүү бас бичээ. Ер нь нэлээд олон сэдв байгаа л та. Жоохон амжихгүй л нөгөө бичих гэхээр жоохон бичгчийн үний хэцүү юм байна шүү дээ. Яг ингээ хүн хүргэж ингээ гоё уншигдахаар бичнэ гэдэг чинь хэцүү асуудал юм байна. Тэгээд би чинь яг Facebook-ийн чинь постыг өгчтөр үзчихэд тэгээд ерөөхдөө бас блог хөтэлдэг байж магадгүй ер нь нэг тийм бодол ямар ч нэг юм бичдэг нэлээ юм бичсэн шинжтэй залуу байна гэж надад зүгээр санагдчихсэн. Тэгвэл яг л би яг л зөв таасан байна. Тэгвэл би угаасаа бас нэг бичих чадвараа сайжруулъя гэж бас бичихсэн аахгүй ерөнхийдөө ярианы чадвар бичих чадвар soft skill-үүд байна шүү дээ тийм хүний. Тэгээд тэр утгаараа бас хүмүүс өөрийнхөө мэддэг юм аа шеэрлэе гэдэг утгаараа их олон тийм зохицол гаргал бичих эхэлсэн. Тэг ер нь зүгээр энэ өдрийн тэмдэглэл хөтлөх гэдэг ч юм уу те зүгээр тиймэрхүү одоо амьдралын хэм маягаас хүмүүсийн ингээд бичих юу нэгэд аюу их сайжирдаг юм шиг санагдсанаа те. Тийм унших, ном унших, өдрийн тэмдэглэл бичих гэдэг чинь нөгөө нэг майнда ингээд цэцэлж чадаад байгаа байхгүй. Би ер нь өөрөө яг юу болж байна, өөрийгөө хаана явж юу хийж байгааг мэдрэхэд амар хэрэгтэй юм байна. Тийм зихцтэй сэтгэх гэдэг чинь бас айгүй том чадвар юм шиг байгаа маа. Сургууль заадгүй мөртлөө хүн ингээд туршлагаасаа олж авдаг тийм. За тэгээд ер нь чиний ингээд шалтгаан чинь тодорхойгүй байсан гэж ярьсан шүү дээ. Яг одоо хорт хавдрын. Тэгээд ер нь тодорхой болсон шалтгаанууд ерөөхдөө ямар шалтгаантай байдсан бол мэдээж нэг хор зуршлууд орох бах тийм үү. За ерөөхдөө бол угаасаа бусад одоо жишээ нь одоо хавдрын амар олон төрөлийнх ба шүү дээ тий. Илгнийх байна, уушигнийх байна, зүрхөөл мэдэхгүй байна, умаа үзэн хавдар, хөхний хавдар, ясны хавдар, цусны хавдар гэдэг одоо манай нэг Бацаа гэдэг нэг залуу бас өвдсөн байгаа байхгүй юу? Манай бүр нутгийн залуу. Тийм Сэв Бацаа гэдэг ярьж штэ. Тийм би. Яа хүмүүс их мэдчихэж байгаа. Тэгээ ингээ бодонгууд ерөнхийдөө бол уусуур нь бол хэрвээ ямар нэгэн шалтгаан байх юм бол ер нь амьдралын маяг болчихж байгаа юм л та. Тэ? Юу идэж ууж जैन, хитэн цагт унтж जैन, нойроо бүтэн авч जैन, ядраанд орж гин үү, тэ? Одоо ямар нэгэн халамжтай байна уу? Хэмжлэн. Тэгээ би яг ингэ шалтгааны талаар заяа дээр сая 2 хоногийн өмнө нэг уулзсан яасан байхгүй юу? Холбогдсон байхгүй юу? Би өөс холбогдож чадахгүй байгаас сүйдний холбогдож чадаад. Тэгээ манай нэлээд удаа ярьсан. Тэгээд ер нь битүүрийнхээс угаасаа шалтгаан тодорхойгүй хоёулынх. Тийм үү. Тэгээ битүүрийн тийм хөгжилтэй гэх юм хөгжилтэй гаргалгаа гэвэл хоёул найз өхөнгүй юм лээ. Ганц нөө шалтгаан хайж байгаа. Ганц шалтгаан хайж. Хайр хаалмж дутсан гэдэг утгаараа. Тэгээд базаа яриад байгаа байхгүй. Ингээд ер нь хоёулынх нь найз өхөнг босчих юм биш үү? Нэг найз нь бол зөв хүмүүс чинь өөр идэв юм. Яаж л унтах нойр нь эрт унтдаг болт юм байна. Хоол ундах юм байна. Өдрийн 3 хоолт юм байна. Тэгснэ нөгөө найз охиныгоо яаж нөгөө нэг хоолтой удаа ойлгох уу гэд амжилт нь өрхийн төлөө зүтгэж юм байна.
Ихэвчлэн тойрны тим шалтгаан шалтгаан нь олж авсан. Хөгжлөө гэдэг утгаараа тим шалтгаан олж авсан. Тэгээд л та нөгөө нэг найз охингүй болох ганцын болохоор нохоо мал шиг ажиглал зүтгэн гэдэг шиг. Тэгээд нэг тим шалтгаан олсон. Заяа хаана нэмшлүүлж байгаа? Заяа болохоор хиттууд нэмчлүүлж байгаа. Яг өмнөхийнх нь нэр бисээ самдаг бай. Бид хоёр бас нэлээд ярилцсан. Нөгөө нэг ганц дайчин гал бол юу гэдэг лээ тийм үг гэсэн. Хоёулаа тэг ганцаардгүй гэсэн. Гэтэ хоёулаа улам их гоё ярих юм хамтай болоо л байгаа шүү. Ер нь ингээд өвчин зовлон нэгтэй ч юм уу те яг тийм хүмүүс бас хоорондоо ярилцаад ингээд юугаа бас ингээд хуваалцахаар бас шал өөр болох байхаа те. Одоо энийг үзэж байгаа ч гэсэн бас чамтай адилхан өвчтэй эсвэл хорт авдартай залуучууд бас ингээд үзэж байгаа бол бас айгүй тийм гоё тийм сэтгэлийн тийм өгөх юм болов гэсэн утгаараа бас ингээд хоёлаа ингээд ярилцж байгаа. Тийм тэгэл заяа дээрс нэг өхөж болохгүй нэг тушаалаасан цэргүүцгэл байгаа шүү дээ. Тэгэл явц идэрнэ. Тэгээд идэрсний дараа өвчнөө хийж үтэх юм байгаа гэж зориул явж байгаа. За. Тийм ба. Тэгээд бусад өөр юм ярил би яг Монголд би чи яг 10 сарын 16-нд мэдсэн байхгүй юу? Ерөнхийдөө нөгөө нэг тийм товч яаж ингэ юу болсон бэ гэдгийг яриг. Тийм ерөнхийдөө нэг ингээд яасан дээр хаа тий. Тодорхой байна. Тэрнийг яг нөгөө блог дээр бичсэн. Гэхдээ одоо яриагаар хэлчихвэл анх миний юм симптом болохоор би ч бас нэг хөөрхөн нөгөө хөдөлгөөнтэй хүн байхгүй юу? Одоо сакс тоглолч, хөлөн бүг тоглолч, волейбол тоглолч. Тэгээ амар сайн мишэлтэд хэмжээнд одоо чинь тийм 2-3 жил ажиллаж байхдаас IT-га төлөөлөөд тэнцэн урд нь бас орох хэмжээний тий бас яс нэг тийм ууч биш сайн биш нэг тийм байсан. Тэгээд түрүү жилийн 6 сард кампус дээр ингээ хөлбөмбөг тоглосон чи баруулаар өшгөлсөн чи яг ингээ ахар сүүлний амир хатгаацсахгүй юу? Амир тийм мэдрэлийн хатгал гэх юм уу. Тэгээ анх тэгж мэдчихэд тэгээд зайдад өнгөрсөн жил би аав галцсан байхгүй юу? Манай аав бурхан болоод. Тэгээд ерөнхийдөө нэг өөрийгөө ингээ орчноос тусгаарлаа шүү дээ. Тэгээд дотны өнгөрсөө. Тэгээ нэг сар ирээд ер нь цагс магс ямар нэгэн бүр хөдөлгөөн хийгээг байхгүй юу? Тэгээ нөгөө нэг өвчнөө мартцсан. Тэгээ нэг жоохон өвчин ингээ удаан суухаар жоохон өвдөд идэг гэсэн. Тэгээ Монголд очичоод Монгол барайцлаар яваа жоохон. Өмнө нөгөө нэг 3 жилийн өмнө болохоор миний нуруу ингээ татчихсан. Lower back. Нөгөө таагаар. Тэгээд ерөнхийдөө 2-3 нэг гэртээ явж байгаа ганц нэг массажинд яваад ер нь зүгөөрлсөн. Тэгээд ер нь тэрнийг байна гэж бодохгүй би. За нурууны л суултаа эсвэл lower back нөгөөх маань жоохон өндөрчлээ гэж бодоод. Тэгээд Монголд барай хэлгээ явсан чи ер нь өвчин гайгүй л шүү. Нэг мэдрэхгүй. Тэгээд нөгөө кампусаас гарцсан. Тэгээ нөгөө гол зорилго болох нөгөө ажлаа хайх юм байгаад байгаа шүү дээ. Ажилдаа орох. Америкт нөгөө ажилд ороход одоо жишээ нь өөрийнхөө CV-гээ бэлдээд компаниуд руу apply хийгээд дуудлага хүлээж аваад дараа нь technical interview өгөөд буцаад on site гээд нөгөө кампус дээр юу ажлын газар руу очиж бодлого боддог ч юм уу тий. Technical skill-ээ шалгуулад тийм юмнууд ийгээд явж чинь яг 8 сарын дундуур ирчээд 9 сарын ихээр шууд амар өвддөг болсон. Яг Starbucks 8 сарын дундуур хаанаас ирчээд Монголоос Америкт ирчээд. Тийм. За. Тэгээд нөгөө нэг юмдаа бэлдэн штэ би чинь одоо хил усаа бэлдэн яаж ярих уу CV-гээ туршлага яаж ярих уу гэл. Тэгээд Starbucks би баян очиод гэсэн чинь хатуу сантар суусан чинь ер нь 30 минут суугаад бүр амар өвдөд байна. Бүсгийн аргагүй. Тэгэл ер нь болохоо ажиллаа гэл 1 сар ирээтэй тасал масал хийгээл ингээл яваал ер нь яваалсан. Тэгээд бүр болохоо байлаад. Тэгээ хамгийн анх Palo Alto Medical Foundation Palo Alto ч нөгөө Silicon Valley-гийн төв отчтой бас яг хүмүүс мэддэг бол. Тэгээд тэнд очиод тэндхийн Palo Alto Medical Foundation-д очиод юу яасан. Үзүүлсэн чинь aside disjoint function байна гэдэг. Aside disjoint function тий үе мөчний тэрний яадаг вэ гэхээр хөлний энэ дээдлийн нуруутай холбогддог хэсэг шүү дээ. Ахар сүүлний баруун доор хэсэг арцны дотор. Одоо нөгөө юу шүү дээ тий одоо нөгөө энэ ингээд нийлж байгаа. Тий. Тэрнийг aside joint гэдэг юм байна л та. Тэгээд тэрний ингээд өвсөл ах шиг байна. Тэгээ чи юу их вэ гэхээр нурууныхаа булчин сайжруул жингээ хас гэдэг. Тэгээ намайг баг тэгж нэг ганц миний тэр өвж байгаа зүйл нэг дарж өгөө нээсэ joint гэдэг. Тэгээд шууд physician лээ болсон аахгүй одоо манайхаар удаан арай мэрэгчлээ үе мөчний мэрэгчлээ гэх юм аа. Тэгээд тэр очиод тэрнэр ингээд миний хөлний өвдгийн юм амар гэж хөвддөө штэ. Тэр нэг алах шиг юмар ингээд. Тийм алах шиг юмар гэж зохиол нэг мэдрэлийн шалтгаан тэгснээ өө энэ side disjoint and жингээ хас гэж тасал мас хэдэн зааж өгөө. Тэгээ явуулсан. Тэрний жинчи хэд үсээд хойд?
Жин нэг 70 кг юм. Миний дунд жин дүүл нэг тийм чиний өндөр чи хэдэ? Тий. Метр бас нэг 70 хавцал. Дүүл дундаж л жинтэй байсан юм шүү дээ. Уг нь бол. Тий. За. Тэгээд харин ер нь 2 сар ирээдээ ингээд асал масал хийсэн чинь ерөөсөө цайжирдгүй. За. Тэгээд нөгөө ажил хийсэн болохоор буцаа кампус руугаа буцаж хичээл үзэх хэрэгтэй болоод нөгөө визагаа хадгалахын тулд кампус дээр очиод тэгээд нөгөө chiropractor дээр баахан явсан. Нөгөө манайхаар бол барайцлж байгаа. За. Тэрүүгээр ер нь нэмэр байдаггүй шүү. Ингээд хөлмөл татаал нуруу сунгаал. Улмал муудаад байгаа юм уу те? Тий. Тэгээд би тэнд яг 1 сар ирээд надаа нөгөө өвчин намдах юм бичиж өгсөн. Тэрийг би мэдгүй нөгөө өвчин намдах юм нь яг 10 сард эмнэлэгт үзүүлчих өвчин намдах юм өгчөөд 1 сар ирээд өвчин намдах юм уусан чинь зүг зүгээр болчихгүй юу бүр. За. Тэгээд би тэрийг өвчин намдах юм гэж мэдээгүй нөгөө имчилгээний юм гэж ойлгосон юм уу те? Имчилгээний үргэлжлэх юм гэж ойлгоо. За. Тэгээд яг 1 сарын дараагаас нөгөө эмэн дуусаад яасан ч бүр амар өвдөд. Би чинь тэр оронд чинь бараг цагс макс тоглоо усан сэлээж те. Амар яваадсан чинь өвчин намдах юм уучаад яваадсан юм билээ. За. Тэгээд 1 сар ирээд яажнаа тэгээд кампус руу буцгаалаад тэгээ өвчин маань сэтрээд тэгээ chiropractor яваад тэгсэн чинь амар хөвгчлээ нөгөө нэг юм падалт үзүүлсэн юм чинь одоо ер нь бол харах хоноор бол миний хөлийг нэг алхаар зөхөж үдчихэл тэгээд явуулсан байхгүй юу. Тэгээд зөвлөгөөгөө тэгсэн чинь надад шууд $800 чарлж байгаа байхгүй юу. Эмчилгээний төлбөр гэдэг үү? Тий. Тэгээд тэр чинь оюутанд бол нөгөө what the fuck гэдэг юу наач Монголоор бол 2 сая эдэн зөв өнгөж Монголоос ирсэн. Тэгээд манай аав өнгөрцөн би өөрөө халаасандаа мөнгөгүй манай найз миний нөгөө нэг амьдрах зардал тэгээ хоол молыг даадаг гэсэхгүй чи ажилдаа орно ажилдаа орчод хойл ингээ боёлцоо яачнаа хөлөө олтлоо ингээ найз нь чам тусалж байгаа. Тэгээ тэр найзтай бол би амар их баярлдаг. Ял одоо энэ дашинд амар одоо миний одоо яг амьдралын найз гэх юм уу те найз амар зүг сонгосон гэж боддtiin одоо баг оюутан болсноос хойш найзж байгаа гэдэг чинь 11 оноос хойш 8 жил найзж байгаа юм уу тэгээ хамт сурд юм уу те тий би тэрний араас дагаж ирсэн байхгүй хамт баг 7 жил roommate чинь баг за тэгээд тэр найз маань их тусалж ирсэн тэгээд $800 чарлахсан би ч одоо what the fuck юм бэ ажилчгүй одоо тэгээд үе мөч зүгээр ингэж бараг зөхөж үзэл үе нь өрөвцөн байна гэж хэлээл тэгэл $800 чарлж байгаа юм тий. Тэгээ яг иншуранс байгаа л да. Гэтэ иншуранс нөгөө нэг эхлээ нөгөө deductible amount тэгээд copy юм гэдэг яваа штэ. Тэнгүүд нэг 800-аас хастай нэг $500-600 болчихсон. За тэгэхээр оюутны нийгмийн даатгалын хөнгөлт ороод $500 болж байгаа юм тий. Тий, иншуранс. Тэгээд тэр үе чинь тэгээд юу тийм мөнгө төлөх. Тэгээд дахиж тийш тэр юм зүгээр явах хэвээр бүр ингээ хашаалтж байгаа байхгүй. Тэгээд бүр MRI зураг авбал MRI нь бүр хэдэн сая $100,000 болох юм тий. Яа, бас л чанга шүү тий. Тэгэж тохор. Тий. Тэгээ ерөнхийдөө тэр юм зүгээр яваа. Гэтэ аль болох нэг мөнгө өгөхгүйгээр нөгөө чатаараа одоо нөгөө зөвлөгөө маягаар ингээ чатлаа зөвлөгөө маягаар их аваад тэгээ MRI авах гэсэн чи дахиад 1 сар үзгээ. Тэгээ 2 сар хүртэл хойшлуулсан. Угс ажилдаа орж мөнгөтэй золгож иж зүгээр. Чамаа 2 сарын дараа ирээрэй гэсэн юм уу те? Тий, 1 сарын дараа ч юм. За. Болохгүй бол. Тэгээ би тэр оронд нөгөө өвчин намдах юм уугаад ажил төрөлд ороод мөнгө төрөхтэй болж иж ер нь үзүүлэх юм байна гэж ойлгоод. Тэгээ ерөнхийдөө ажлын юугаа нэлээ шавдуулсан. Яг 12 сар өнгөр 12 сарч нэг Крисмасаар бас Америкч их амарчдээ штэ бүгд. Тэнгүүт тэгээд ажил хайх процесс мөн удаашаар бид яг 1 сарын эхнээс ерөнхийдөө бол яг өвчин намдах юм ууж жагаад бүх ажлын хайх. Одоо 19 оны 1 сараас гэсэн үг те? Тий. Тэгээ 9-өөс хойш ер нь бол ингээд 8 сараас 12 сар хүртэл ингээд өвчнөдөөгөө нотолцоор байгаа таарсан байхгүй юу? Тэгээд жоохон усан цэлээ, жоохон нурууны жоохон өвчин намдчих шүү. Спортоор хичээлээд байсан ч нэ? Тий, жоохон нэвтийхэн одоо нурууны дасгалууд байдаг штэ. Тий. Ингээд гараа өргөөл нэг хөлөг зэрэг өргөөл. Тий, нөгөө ингээд газар ингэж хөвтөж яагаад ингэж ингэдэг те нурууны голыг чангалт. За. Тиймрүү дасгал ийгээд усан цэлээд тэгээ ажилд нэг юм орвоо. Ажил тэнцээд нэг 5-6 шатлаг дамжижээж. Тэгээ ажилд оронгуудаа шууд ихний цахилан байлан болоод тэгээ тэрүүгээрээ шууд акуфанкчерт яваад хятадын ангаах унтахганы. За. Нэг зүү тавир штэ. За. Зүү тавир массаж болсон. Тэр их сайн нөлөөлсөн. Америк дахь тийм зүүний гэх юм уу? За. Тэр их сайн нөлөөлөд одоо би өвчнийхөө левлийг 10-аас 7 мөн 6-аас 6-7 ингэ байдаг гэсэн бол тэр бол 3-4 хүртэл буулгасан байхгүй юу? Одоо ерөнхийдөө өвчин намдах юм уухгүйгээр гэтээ ингэ тэсэж болохоор юм уу? Одоо ингэ өвчин байгаа л байгаа байхгүй юу? Гэтээ ингэ тэсэж болохоор тийм ингэ ахлаж малхаа тэсэж болохоор тийм хэмжээнд очтол болгосон. Тэгвэл тэр зүүнний эмчилгээ гэдэг чинь бас
Айгүй нөлөөтэй юм байна те. Тийм нөлөөтэй тэр мэдрэлийн сайжруулаад байгаа байхгүй. Тэгээд миний тэгж нөө ханы чи хавдар гэж би мэдээгүй. Тэнгүүч нөө нервүүд дээр ингээд мэдрэл ахаар мэдрэлийн нөгөө нэг дамжих тэр гүйдэлх юм юу гэх судлалын ингээд сайжруулдаг. Тэгээд юу сайжирсан гэж ойлгосон. Зөв. Одоо эн чинь мэдрэл харагдсан болохоор л өвдөд байгаа шүү дээ. Тийм байна. Тэгээд 3 сараас акупунктур яваад ер нь нилээ яваад дахиад өөр chiropractor өдрлээ сөөлжиж яваад тэгээд MRI дахиад ахуулъя гэдээ өөр chiropractor асуусан байхгүй юу? Тэгсэн чинь MRI чи authorization хэрэгтэй. Гэхдээ наа чинь бол яг л нөгөө SI joint ах шиг байна, нурууны суултах шиг байна гэдээ бас л тэгж байгаа байхгүй юу? Хин тэгсэ. Өөр бас нэг юу лээ бас нэг shoop chiropractor гэдэг имлэг явьжсан маа. За. Тэгээд үгүй нэр нь болохгүй юм шиг хоёулын зураг авъя гэсэн. За тэгвэл эхлээ X-ray авъя. X-ray чинь ясны бүтц гаргадаг штэ. Тэрүүгээр нэг хавдрын юм гарчихгүй байхгүй юу? Тэгснэ харснаа нөгөө нэг тийм үү? Тийм юм гарчиж чи зөвхөн ясны зураг авдаг байхгүй юу? Тэгээ миний энэ арцгээс юу юм балилтай байна гэдэг. Тэгээ эний чинь янзлч юм болох юм байна. За. Бас баахан худлаа явж байгаа байхгүй юу? Тэгээ явж байгаа би шууд 6 сард ер нь жахуугаар за энэ ерөөсөө л болохгүй ер нь MRI л авахгүй болохгүй шиг нэг дотроос нэг мэдрэгдээд. Тэгээ 6 сард ямар санаа орчихсон бэ гэхээр 10 сард 9 сард хичээлээ дуусгаад ерөнхийдөө 7 сард юм байна. 9 сард хичээлээ дуусгаад Монгол руугаа ээжийг эргээд бас нэг ганц хоёр нэг амжуулах ажилласан техникийг амжуулаад тэгээ MRI авахуулаад тэгээ ер нь буцаа ирчээ гэдэг төлөв. Монголд MRI авахуулаад уу? Тэгээ Монголд нэг шууд MRI бас хуваарэ гэдэг авахулж болдсон шүү дээ. За. Ахт ямар нэг нөгөө юу зөвшөөрөл байхгүй тий. Тэгээд тгий шидэнгүүтээ тэгээд ерөнхийдөө тестцэн тэр чигтэй. Тэгээ би ч тэгээд 7-оос 9 сар хүртэл дундар лаас нөгөө юу юм уу Лас Вегас руу явж байгаа. Тэгээд жоохон покер тоглож үзье. Тэгээ бас юу юм уу Yosemite гэдэг national park биш үү? Тэрний 2 дахь хүнд хайкинг хийж мэйгээд одоо хайкинг гэх юм уу уулан давирал. Пүүх тийм үү? Чи юу? Тэгээ өглөө өдрийн бүтэн баг 8 цаг баг алхацсан юм уу? За. Өглөө 3 цаг буцаж ирээ дээрээ гараад дараа нь дахиад 4 цаг ч юм уу. Энд болохоор тэрүүгээр явчихсан. Тэгээ хайкинг макинг хийгээ явдаг. Хаана байдаг уулээ? Энд чинь болохоор яг нөгөө хойно яг Калифорни мужид байдаг шүү дээ. Зөв. Yosemite гэдэг нөгөө нэг маки нөгөө нэг десктоп дээр wallpaper байдаг шүү дээ. Тэр ахгүй яа. Зөв. Тэр юм уу те? Тэр шиг 2 дахь хүнд хайкингаар нь амар гой мундаг залуучуудтай ясна л та. Тийм болохоор бас явъя гэж бодоод одоо Америкт жинхэнэ нөгөө шилдэг хүүхдүүд нийлээд Silicon Valley-д байгаа хүүхдүүд Нью-Йоркоос бас ганц хоёр найз болсон л та хүмүүс ирээд мундаг хүмүүстэй их танилцж авсан. Тэгээд анх ер нь бол ирээд шууд Солонгос дамжаад Монголд 10 сарын 14-нд буугаад 16-ны орой 5 цагт 15-нд MRI зураг авахуулаад 16-ны орой 5 цагт ерөнхийдөө оншоо нэг. За. Тэгээд яг хизээг нэ 10 сарын 16-ны орой 4 цагт ч юм уу. За. Тэгээд чи хизээ зураг авахулсан. Зураг болохоор 15-нд авахулсан. 15-нд авахуулаад 1 хоногийн дараа тий 1 хоногийн дараа хариу гарсан. За. Яг зураг авахулж яхад нөө зураг авч ирсэн юм чиний арсны яс чинь нэг юм байгаад байх шиг байна. Энэ хэсгийг чинь сайн авъя гэх. Тэгээд зураг авчихсан. Зөв. Тэгээ хамгийн хоол хатаад би хүнд удаач. Би амар тийм Magic remote надаа 2 Magic remote ээ. Энүүгээр нь хоолоо дуудаад одоо менюнээс хөссөн хоолоо дуудана. Амтан. Энэ болохоор нөө сөвлөгчөөд дууддаг. За. Magic remote ажлыг харуулъя. За. Magic remote tutorial 1. You're welcome. Can I help you? Hi, can you call Alexi? Actually, I want to have the water like temperature. Can I check the temperature? Yeah. I'll be right there. Yeah, thank you so much. Welcome. Ингээд энэ хүссэн юм бол бас ингээд бодож штэ. Тэгвэл нөгөө би ингээ IV систем хотсон арталтаа ингээ шууд одоо энүүгээр ингээ миний химийн бодцууд ингээ шууд ингээ 24 цаг ингээ. Харин харсан чи 0 орохдоо хүртэл юугаа ингээ одоо цаад юугаа цугт нь яах систем бэл штэ. Энэ имчилгээний одоо химийн имчилгээ нь одоо байнгын ингээ явж гин гэсэн үг те. Тийм химийн имчилгээ чинь бас дотроо их олон төрөлтэй юм байна. Нөгөө нэг pills гэдэг ааштай юу гэх нөгөө имээр ууж болно. Тэгээд шууд энэ суцаар инжекшн хийж болно. Айл нэг сонгох юм уу те? Тийм, радиашнаар бас байдаг лөө яадаг лээ. Тийм, радиашнаар хорт хавдар яадаг гэж би сонссон. Имчилдэг гэж. Огон төрлөө. Миний болохоор ингээд шууд тусаар байгаа.
Ерөнхийдөө энэ нэлээд хамгийн хүчтэй юм болохоор яг энэ химийн имчилгээ хийж явах үедээ би 24 цагийн хяналтанд байгаа даа байхгүй юу. 2 3 цаг 4 цаг тутам гаралтаа үзүүлнэ. Тэгээ бас цусныхаа шинжилгээг нэг 6 цаг тутам байгаагүй. Цусны нөгөө цагаан эсний тоо хэд болсон. Тэгээ маш эрчимтэй имчилгээ учраас бас яг ойр ойрхон цусны бодисын хэмжээнүүдийн яаж юм те? Тийм байнга шалгахгүй болохгүй. Байнга шалгаж байна те? Тий. За юу ярьж байлаа? Одоогоос нь угсаа. За 15-даа шинжилгээ өгөөд 10 сарын 16-нд яг оншоо шүн сонссон гэж байгаа шүү дээ. Тий. Тэгээ хамгийн анх юу бодож ирсэн бэ? Одоо ингээ хүнд өвчин тусаад толгойд ер нь юу орж ирд юм бэ? Тэгэл хамгийн анх бол шууд эмчдэрээ угаасаа уулзаад ярьж байгаа байхгүй. Би яг гранд мед дээр хамгийн анхны оншоо сонссон. Тэгээд энэ бол ерөнхийдөө кондросаркома. Монголд бол ерөнхийдөө эмчилж чадахгүй. Одоо яаралтай гадагшаа явбал шууд тэгээл гисэн л дээ. За. Тэгэл эмчээсээ асуувал хаашаа явах, ийшээ явах гэвэл ер нь бол гадагшаа явах Солонгос, Хятад, Америк ингээ сайнууд нь сайн баг. Тэгээд яг одоо л би хэлж мэдэхгүй байна. Угаасаа нэг тэр төрлийн эмчээс Монголд эмчилжсэн тохиол байхгүй гэнэ. Тэгээд тэр эмчтэйгээ ачаад тэгээд угаасаа би Америкт бодчихлаа юм л да. Гэхдээ бас нэг матч яаж мэдвүгээд Солонгос руу холбож үзээгээд. Тэгээд 5 цагт бол өвчнөө нэг судлахаас илүү одоо нэг жил явснаа би мэдчихсэн шүү дээ. Тэгэхээр нэг хоног алдсан байна, нэг ялгаагүй юм шиг санагдаад. Тэгээ хамгийн түрүүнд нэг тийм өөртөө шууд wish list гаргаж ирсэн. За би одоо ингээд үнэхээр ингээд за жилийн настай юм уу сарын настай юм үнэхээр ингээд одоо муугаар л бодсон шүү дээ. Яг worst case-ээр за би ингээд өгөх юм бол би яах юм бэ? Юу хийвэл харамсахгүй юм бэ? Тэгээ би яг wish list-ийг гаргаж ирсэн. За тэр хүнээс дуушлах, тэр хүнд ийм зүйл хэлэх. Ээж дээр очиж ээжийнхаа нэг хоол гарын хоолыг идэхдээ ээжтэйгээ хамт нэг ээжийг твж нэг унтах. Тэгээд ирээд Америкт очсон ч гэсэн очны дараа нөгөө Universal Pictures Studio гэж очиж үзэн боддог байхгүй юу? Хийдэг. Тэрнийг заавал үзсэн. Гэмэд нэлээд олон wish list гаргасан. Хүсэлтийн чагсаалтаа. Тэгээд бас нөгөө нэг Дорнговт аймагт очиод нөгөө 11-р ангийн төгсөлтийн ангийнхантайгаа уулзаж мэржил сонголтын талаар ярьж өгье гэж бодож тэрнийг хийсэн. Тэгээд can I have some water please? You want hot water? Yeah, just warm, not hot, not cold, like little bit warmer than temperature room. Say hello now. Hello. Thank you. She's my nurse. Тэгээд ингээл байцлаа да. Тэгээд нэг тиймэрхүү бичлээс гаргасан. Тэгээд бас нөө блогоо бичиж нэтрээгээд ерөнхийдөө нэг өөрхөн сурсан бүтцийн бүгдийг шеэрлэнэ гэж бодоод нэг бичлээс гаргаж ирсэн. Одоо бас миний блогууд бас нэг драфт байдлаар ингээд үүссэн байж байгаа л да. Бас би чинь нөгөө нэг Монголд 3.5 жилээр сурж байхдаа нэг 3 тэтгэлэгт ангижсэн 3-4 тэтгэлэг бас блогоор туршлага болгож шеэрлээ нэтрээгээд нэг тиймэрхүү ер нь бүхэл төрлийн тийм бичлээс гаргасан. Чи өөрөө Америк руу очихдоо чи тэтгэлгээр очсон уу эсвэл өөрөө хуваараа очсон уу? Ер нь хуваараа очсон. Чи өөрөө бол судалсан юм биш үү? Тэтгэлгийн ямар арга замууд байна? Тийм яг Америк руу бол нэг судлаг. Америк руу явах судлахад хамгийн түрүүнд IELTS, TOEFL хэрэгтэй шүү дээ. Нөгөө чи миний англи чи ер нь бол нэг муу. Яа нэг мэргэжлийнхаа нөгөө юугаар шалгалтаа өгөөд явах боломжтойсэн байхгүй энэ сургууль маань. Бус сургуулиуд IELTS шүү дээ. Чиний сургуулийн одоо энэ мэргэжил чинь одоо энэ юу вэ? Код юу вэ? Мэргэжлийн чинь юу? Код бичих программист. Тийм, программист гэхлээрээ одоо хэлний түвшин илүү шалгана. Тийм, өндөр шаардлага байхгүй гэсэн үг те хэлний тал дээр. Intermediate байхад болох тиймэрхүү түвшинтэй. Бас үзэж байгаа залуучууд донд бас Америк сурах сонирхолтой. Ялангуяа программист залуучууд айгүй олон байгаа гэдэгт бол итгэлтэй байна. Тэгээд за тэр залуучууд зөвлөгөө гэдэг юунаасаа эхэлвэл зүгээр гэдэг. Америк сурахыг хүсэж байгаа залуучууд. Тэрнийг өгвөл нэлээд удааш. Харин тэр нэлээд удааш шүү. Чиний юу блог маягийн байгаа гэсэн Medium цэг имэн гэсэн үү те? Medium.com. Medium.com юм уу те? ET доогуур зураас TS гэдэг. За би чи дараа надад өгчөөрэй. За тэгээ би description хэсэг тавьчих. Тэгээ. Тэрүүгээр ер нь хүмүүс нэлээд ер нь IT-ийн хүмүүс мэддэм дөө. За. Монголын IT-ийнхаа одоо баг ер нь Silicon Valley дэлхийн тэрүүгээр ирсэн хүмүүс баг 20 хүн байгаа даа. Ер нь монголчууд бас тэр тал дээр юу вэ шүү? Сайн биш үү те? Тийм. Программист тал дээр яг нийтээр авах юм бол ер нь баг 500 гаруй
хүн бол Америкт ирээ ажиллаж байгаа шүү. Яг энэ сургуулийн журмаа. Зөө. Айгүй олон. Тэгээ Монголын IT-ийнхэн бол бүгд мэдчихэж байгаа. Ер нь энэ сургуулийн талаар. Виз гарах нь жоох асуудалтай дээ. Америкийн виз гарах уугүй. За. Бас юу ярьж байгаа тэгэхээр үргэлжлүүлээ. Юугаа сонсоод онцлогоо сонслоо. Тэгээ чи wishlist гаргасан юм байна тийм үү? Тэгэхээр би нэг юм асуух гэдэг юм л да. За. Тэгэхээр чи яг одоо thank you. Онцлогооныхоо хариуг сонсохоос жилийн өмнөөс анханасаа чиний өвчин чинь ясны хорт автар байсан гэсэн үг үү? Тий анханасаа байсан гэсэн үг. Анханасаа яг яаж гарсан бэ гэхээр тий миний ясны хэмжээ 6.7-г үрчгэн 5.3 үрчгэн 3.6 см хэмжээ. Ерөнхийдөө бол нэг иймэрхүү хэмжээ хатгын хэмжээ байна. За. Тэгэхээр чин тэр чинь өөрөө ингээ ургах процесстэй шүү дээ. Нөгөө чинь симптом эхэлнэ гэдэг чинь ер нь бол жил хагас зэрэг ургасан гэсэн үг байхгүй өссөн. Зөө. Тэгэхээр бас яг одоо яг юу гэдэг төрүүлж оншоо мэдэх дунд үедээ мэдэх гэж байдсан шүү дээ. Одоо яг нэг хорт хавдар дээр ялангуяа тэр нь айгүй чухал байдаг. Гэтэ хизээн олж мэдэж яг имчилгээ. Чинийх ямар төвшөндөө байсан гэсэн үг вэ? Минийх ер нь бол хорт хавдрын төвшин чинь 4 төвшөнтэй юм байлээ. Стил ясны. Минийх 3 дээр явж байгаа. За. Тэгээ яг энэ хавдрын нөгөө нэг хэмжих юу нь болохоор 2 төр төр хэмжтэй юм бэл. Нэг нь болохоор хавдрын хэмжээ. Нөгөөх нь болохоор хавдрын тархац гэдэг. Тархац нөгөө спид хийсэн байна уу гэдэг. Азар нөгөө миний хавдар нөгөө нэг дээш уушиг гэдэг л тараагүй. Яг тэр localized гэдэг байгаа байхгүй юу? Яг тухайн хэсэгтэл байгаа. Гэхдээ хэмжээ нь жоохон том. Тийм болохоор stage 3 болцсон. Гэсэн болохоор хавдар тархаагүй болохоор бас нэг шалгуур үзүүлэлт нэг сайн. Хорт хавдар өөрөө ингээд айгүй тийм юу юм бэ? Би бас хальт харсан л та чамтай бас ярьцлагын өмнө хальт бас энэ талаар мэдж явах шаардлагатай байх гэдэг. Тэгсэн чинь хорт хавдрыг чи бас яг хорт хавдар гэдээ ерөнхийд нь хэлэх айгүй буруу юм байлээ. Яг бүх хорт хавдрууд дотроо өөр төрлийн эмчилгээ оноштой. Тэгээд дотроо маш нарийн юутай юм бэлээ. Олон төрлийн одоо бид нар ингээд хорт хавдар эмчлэгдэх хүн төрөлхтөн олцсон гэж яриад байгаа шүү дээ. Зарим сайтаар олсон гээл зарим сайтн дээр олоогүй гээл энэ болохоор юу вэ гэхээр бид нар зарим хорт хавдруудыг л олох одоо нөгөө эмчлэх оншоо олцоод тэрийг одоо зарим сайтууд хорт хавдрын эмчлэг юу олчлоо гэх тэгэхэд ингээд цаана бас айгүй олон юу байдаг бас тийм учиртай юм билээ те. Тийм одоо хорт хавдар чинь ингээд аахгүй. Ер нь бол хорт хавдар үүсэж байгаа процесс ч болохоор ингэж аахгүй. Ингээ хүний эрүүл эс байла. Хүний эс ингээ байнга шинжлэгдэж байгаа шүү дээ тийм. Тэнгүүд нөгөө эрүүл эс маань ингээд одоо үхчээд ингээд биенээс арилга гарах хэрэгтэй. Нөгөө эрүүл эс нь үгүй би үлдмээр ингээд өөртөө амар олон хорт бодисууд ингээ илрүүлээд нөгөө эс маань энгийн эс байха болоод тэгэл нөгөө эс маань улам олон эсийг өөртөө наалдуулаа ингээ томорж байгаа үйл явц ерөнхийдөө ингээ хорт дотроо байгаа байхгүй. Тэнгүүд нөгөө нэг эс маань өөрөө яг ясны эс вэ нүү эсвэл одоо уушигны эс дотоод их эс тэрнээс амаараад хорт хавдрын төрөл ингээд өөр болчихж байгаа байхгүй юу? Зөв. Тийм байна. Тийм тэгээ миний болохоор яг тэр ясны ното чартс тийм эснээс гаралтай хавдар гэж би өөрөө уншиж ирсэн. Зөв. Тэгээд тэр сонцоо оройноос эхлээд явсан бичлэстэ гаргачаа тэгээд ерөнхийдөө өөрийнхөө хийх гэсэн юм бүгд хийж дуусгая гэж явсан л та. Тэгэл мотор руугаа уцаал 10 жилийн хүүхдүүдтэй уулзсан, ээж дээрээ очсон, буцаж ирээд Universal Pictures студио руу аялсан, ажлынхаа өөрийнхөө лид хийж исэн прожектоо дуусгасан, буцаж хуучин ажил дээр очиж өөрийнхөө сурсан мэдснээсээ бас хуваалцыг очиж ярилцаж явсан, блогоо бичиж ганц нэг блог дуусгасан. Гэх мэтчлэн ер нь бас уулзаг утсан хүмүүстэйгээ уулзъя нэтрэгээ нэлээд олон юм байсан л та. Айгу бөөнхөн хугацаанд бас айгүй олон вишлисттэй яатсан юм шүү дээ. Тэгээд нэг боцсон л та хүн одоо ингэдэг штэ өглөөсөд чи яг маргааш хөхөх юм шиг амьдраа гэдэг штэ тий. Тэр бол жоохон яг санаан зүг боловч хэцүү юм шиг санагдсан. Яг хүн чи яг нэг сарын дараа өхөн гэж бодоо гэж бодож амьдрал их зүгээр юм шиг санагдсан та. Тэгэхээр илүү хийх юм маань илүү ойлгомжтой үр дүнтэй болж чадсан. Үр дүнтэй илүү бүтээмж өдөртэй илүү зөв юутай явах нь шүү дээ. Илүү тийм ер нь тийм бодлоор л би яг явсан. Бацаагийн юу нөө өвчнийх нь эмчилгээг нь олох
юу н хандивын үйл ажиллагаа явж байгаа юу одоо? Тэгээ одоо явж байгаа. Нэрээ энэ тагшин дэлгэхэд save заяа тэгээ fuck cancer гэдэг хаштагаар баян бацыг авч ирнэ. Хандив өгөөр яагаад вэ гэхээр 12 сар бараг 1 сар болгонд орох байх. Тэгээ гол нь чи иншүрэнс байхгүй өөрөө ингээд явж байгаа болохоор чинь надаас илүү хүндэт байгаа байхгүй санхүүгөөд. Тийм болохоор манай бацээд хандив өгчлээрэй гэж хэлмээр. Би одоо ерөнхийдөө өөрийнхөө зүгээс бараг 3 удаа хандив өгсөн. Тэгээ одоо өөрийгөө яа гэж одоо дахиж хийж чадахгүй болчиход. За би Бацаагийн ингээд шеэрлэж ингэж өгөөсэй гэж бас хүсэж байна. Бацаагийн одоо яг нөгөө хандив өгөх дансыг би доор шууд description хэсэгт тавьчихъя. Тэгээд хүн болгон өөрөөсөө чадхаар хэрвээ сэтгэлээрээ туслах юм бол бид нар нэг хүний нэг залуугийнхаа тийм 1000 төгрөсөн 1000-гүй байхгүй юу? Тийм болохоор тэгээд хандив өгөөрэй гэж хэлмээр. Чиний юу чинь имчилгээний чинь зардал яаж чи ямар журмаар яасан тэр талаар хэрвээ хүмүүст ярив зөвлөгөө маягаар. Тэгээд за би яаж ихлэ энэ юм болсон бэ гэж. За тэгээд за хойлоо яг ингээд эхнээс нь гоё яа. Тэгээд тэр би чи яг 5 цагт мэдчихэд 9 цагт ингээд ерөнхийдөө аим шокнд орсон байгаа шүү дээ. Юу нөө урууны булчингийн өвч гэсэн юу баг амар их сайдны тохиолдол Монголд төхөөвчнөр өвцөн гэх. Тэгээ би нэг мэдсэн чи орой 10 цагт Шангрилагийн доотлын нөгөө scale lounge гэдэг шүү дээ. За. Тэнд яг газар виски уугаас сууж байгаа байхгүй. Угаасаа залуу хүн ч бас нэг жоохон юугаа нэг дотроо тайлахгүй шүү дээ. Ганц хат юм болж. Тэгэл боцсон л доо. The fuck би одоо энэ ганц хамттай болчоод ингээд клөө үлгээ сууж явах юм уу? Ямар ч өвөхгүй л явъя гэж бодоод. Тэгээ оройн шууд найзандаа шүн 3 4 хүртэл судалгаа хийсэн л дээ. Тэгээ яг энэ клемийн кондросаркома гэж оршигдсан байхгүй юу? Кондро гэж чондро гэх юм болов. Тэгээд хайгаад утсан чи ер нь хамгийн хүнд хэлбэр нь байх одоо хамгийн хүнд байх нөхцөл нь бол кордома гэдэг нэг тийм хавдрын төрөл юм байна л та. За. Тэгээд тэрнийг нэтээр судалж аваад тэгээд тэрэн дээр тийм бүр тийм фаундейшн байт юм байна. Одоо бүр кордомагаар өвчлсөн хүмүүс тэр бол бүр нэлээд хаваа. Тэгээ тийшээгээ шууд мэйл бичиж холбогдоод гэсэн чинь тэнцний шууд тэр өрөөнд хариу өгч дээ баг цагийн дараа. За. Нөгөө Америкт нөгөө өдрийн цаг болчихсон болохоор. За. Би яасан чинь надад шууд контакт листүүд өгөөд тэгээд шууд ийшээ холбогд тэгээд тэгээ би шууд директ мэйл бичсэхгүй хүмүүс рүү шууд нөгөө нэг Emrai зураг мурныхаа юу клауд руу апплод хийж байгаа. Тэгээд тэнд UCSF, Stanford тэгээд хятадын имлэг Алтал нэлээд олон имлгүүдийн хот юмнуудаас. Зөв. Тэгээ анх холбогдоод би ингэ хэцээ маа гэх. Тэгээд анхнаас нь эхэлж юу яах юм аа эхэлчихсэн. Тэр имлгүүдтэй холбогдох одоо тэр замыг нээж өгдөг тийм фаундейшн байгууллага байсан юм биш үү? Чиний холбогдож байв. Зөв. Тэгээ нэтээр хайгаад тэгээд хамгийн хүнд одоо би чинь яг ясны авдрыг л дотроо хамгийн хүнд нь юу гэдэг ингэ шууд тийш явсан. Ер нь тийм юм билээ. Хүмүүс ингэ юм хайхтаа өөрийнхөө өвчнөр хэрвээ одоо энэ хүн төрлөөгч юм бол хамгийн хүнд хэлбэр хүнд гэж бодоод хайвал арай багтар унаад байгаа байхгүй тий. Тэгээ одоо бид нар чинь ингээд яад шүү хүнд өвч ярихлаар муу ёр гээл те ингээд би яатсан байх үдэ гээл ингээд би ингээд чангатгаал чи ямар одоо юу гэдэг сул дороо ин гэдэг ч юм уу те. Тэгээ ханаад хүрсэн дулаахан говслыг гэхлээр чинь сүртэй шүү гээл ингээд тэгдэг ч юм уу те. Тийм юу яваад идэв шүү. Тэгвэл тэгээд юмыг бол аль болох муугаар бодож гэхдээ сайнаар найдаж л явах хэрэгтэй юм шүү тий. Тийм. Муугаар хүлээж сайнаар найдаж явах л чухал юм шиг байна. Тий. Тэгээд ерөнхийдөө анхаас бол тэгээ фоллоу up хийгээ тэгээд анх хэмжлэг болж байсан юм. Тэгээ би ч уус 10 сарын 16-нд 14 дэх 11 сарын 3-нд буцах билет авчихсан. Тэгээ ямар шууд билетээ 11 сарын 3-нд. Тий. За 10 сард ирээд 11 сард буцах билет авсан байсан юм. Тий. За. Тэгээ би чинь нөгөө хугацаа алдах юм болов гэж шууд бусдын юм уу гэж одоо найз нөхөд нэг яг дотны найз нөхөдөл хэлсэн л дээ угаасаа. Тусламж хэрэгтэй шүү дээ би ганцаараа зүтгэх явахгүй. Тий. Тэгсэн чинь шууд явбал яв гэдэг. Тэгсэн чинь харин яг гадаад нөгөө нэг appointment одоо яг цагийн үеэр авах процесс их удаа юм байна. Ялангуяа юм том имлгүүдэд одоо наад эмдэг дээр гэсэн үг үү тий. Appointment мах маань нэлээд удаагаар болчиход тэгээ надад нөгөө их туссан юм яг одоо юу гэх юм өстой нэрээ бодох юм болдгоороо гэж яг ирэхээс өмнөх нэг 2-7 хоног өмнө би нэг ивент ирсэн байхгүй манай нөгөө нэг улсын хурлын гишүүнээс нөгөө нэг
хэм бэлээ. Жор нөгөө манай өдөр одын ээж нь хэм бэлээ. Оюун гэрэл. За. Оюун гэрэлчийн нөгөө нэг ивентээр очиж нэг хүнтэй танилцчихсан. Тэгээ танилцсан хүн манай азар яг энэ манай имлэгт 9-т ажилладаг бол таа. Тэр ивент нь хорт хавдрын эсрэг тийм юутэй ивент байсан. Тэр ивент нь болохоор жорлонгоо өөрчлөгээд Монгол яваад байгаа шүү дээ. Зөв. Тэрний талаар байсан. За. Тэр ивентээр танилцсан хүн маань 9-т ажилладаг бол таарад. За. Тэгээд над дээр яг appointment авахын процесс дээр амар их тусалсан. Зөв. Тэгээд миний процесс нэлээд хурдан явсан. Тэгээд тэр чинь бас нэг танилын үрээ гэдэг юм бас юм чухал агаад тий. Networking хийх одоо тэр юу чинь чам зааж өгсөн юм уу тий одоо ингэж хурдан одоо ингэ дээр яаралтай ингэж авч болд юм аа. Монголд байгаа болохоор which can hold yesterday I had a shower. Okay, sorry. I really It's okay. Thanks. Yeah. Тэгээд танилцсан маань нөгөө нэг яг нөгөө би ч Монголоос ингээд цагийн зөрүүд болохоор тэр хүн шууд уцаараа яриад цаг авах юм дээр өдрийн цагаар нэг яриад тусалж байгаа байхгүй. Тэгээд их хурдан аппоинт явсан. За тэгээ имлэг дээрээ цагаа аваад цагаа авчлаа. Тэгээд аппоинтмент маань ерөнхийдөө ингээд утгаа мэдсэн байхгүй угаасаа удаа юм аа. Тэгээд Монгол ер нь хийж амжуулах нөгөө нэг 10 жилийнхэнтэйгээ уулзах, найзуудтайгаа уулзах, тэгээд өөр уулзаг удаан хүмүүстэйгээ уулзах. Би ч бас яг тэгтээ ажиллаа ремотер хийжсэн. 2-7 хоног ажиллаа Монголоос ийшээ ремотер одоо шууд ажиллаж хийжсэн. Тэгээ ер нь завгүй байж байгаа. Тэгээд 11 сарын ирсэн дээ. За 11 сарын 3-нд гэсэн үү? Тий. Зөв. Тэгвэл одоо ингээд за би нэг уух юм аа. Тэг чи наа юу яачих. Би бас зүгээргүй бас ханаад хүрсээ бас. Нөө харин хурдан юмшиж явахгүй. Тэгээд Монголч би ч бас шууд ханаад авцсан шүү дээ. Тийм үү. Тэгээ анхны аппоинтмент аваад тэгээд шууд эхлээд хамгийн ихэнд нөө юу өгсөн. Компьютер томограф гэдэг бие бүхэлднийг үзүүлээд тэгээд ерөнхийдөө бол ингээд цээж рүү ингэж спид хийгээгүй тархаагүй нэ гэдэг хэлчихэд дараа нөгөө biopsy test гэдэг нь шүү дээ. Нэг 9 жилиг авдаг байхгүй юу? За. Тэр их сонирхолтой. Тэр болохоор ингээд яг миний хавдар байгаа хэсэг рүү ингээд тариад инжекш хийгээд эхлээд нэг юм том хэмжээний зүү хийгээд нэг амар том шилтэгтэй бас хөрхөн том. Том зүүгээд зүүн дотор зүү явуулж ингэж юу яд юм бэлээ. За. 9 тэр хавдрын 9 ширхгийг аваад тэгээд судалгаанд ашигладаг. Тэгээд тэрүүгээр болохоор минийх остеосаркома 3 дахь стейжээс гарч ирсэн. Яг тэр хоолойтой төрлөө яг тэгж одоо мэдж байгаа юм шүү дээ. Анхныхаа шинжилгээгээр. Тэгээд тэрнээс яг түрүү 7 хоног мэдсэн түрүү 7 хоног 200 мэдээд 5 дахьд энд чинь ингээ бүхлөт ингээ баг ажилт юм байна л да. Ингээд тусдаа нөгөө нэг хими имчилгээний баг гэж байгаа. Хаалааны имчилгээний гэж байгаа, мэдэрлэх гэж байгаа. Тэр хүмүүс бүгдээрээ уулзаад дөрөвдөд уулзгуудаа 5 дахьд шууд трит миний нөгөө имчилгээний одоо төлөвлөгөө гаргаад тэгээ намайг шууд итгэс гэлж тэгэл амар яаралтай шуурхай явсан л та. За айгүй яаралтай айгүй шуурхай явсан юм шиг тий. Ерөнхийдөө бас хурдан арга хэмжээ авахгүй бол бүр улам хүндрэх магадaltaй байна гэл. Зөв. Тий. Тэгээд нэгтгэд би өөрөө гуйж агаад уух жоохтой нөгөө цагийн дараа 2 дахь 3 дахь болоо. Би нэг ажил дээр нөгөө нэг юу яхсахгүй нөгөө демо үзүүлэхээс ахгүй өөрөө хийсэн юмыг тайлбарлаад үлдээл гэж өгөх. Одоо би л ганцаар мэдчихэж байгаа юм байгаа шүү дээ. Тэрийг нөгөө инженерүүд үлээж тэр нэг юм хий. Тэгээ бас ажлынхаа нэг сүлээд нэг хоолнд орчих гэж. Тэгээ 2 дахь цагэлж байна. За ажлынхаа өөрөөсөө шалтгааллах хариуцлагатай юмнуудаа хүлээлгэж өгчөөд ийм битэр ирсэн юм байна те. Бас нэг шууд хаяад явчвал бас онцгой шүү дээ. За хоёул ерөөхдөө нэг багцлаад нэг одоо жишээ нь Монголд байгаа хорт хавдартай залуучуудад одоо юугаа хийхээ мэдэхгүй байгаа. Ямар нэгэн төлбөрийн чадваргүй. Тэгээд өөрийнхөө хорт хавдартай гэдгийг мэдсэн хүн хүнд хэрвээ зөвлөгөө өгөх юм бол foundation гэдэг одоо энэ яг одоо foundation гэхлээр чи одоо юу гэх юм сайн дурын байгууллага гэж орчуулсан. Нийгэмлэг рүү хамгийн түрүүлж холбоо барих нь хамгийн цаг хугацаа хэмнэх арга юм биш шүү гэж. Best choice. Ялангуяа яг чиний тэр төрлийн өвчнөр тийм нийгэмлэг байд юм байна гэдгийг шаасан. Ер нь бол яг хотар дээр үүсгэх хамгийн чухал 2 зүйл байгаа. Нэг нь зөв эмнэлгээ сонгох. 2 зөв эмчээ олох. Зөв. Тэгсэн байхад чи өөрөө
тэгж амир одоо яаж имжлэх үүдээ судлаад байх хэрэг байхгүй ч ямар ч юмч болох гэж байна. Хамгийн гол нь зөв имлгээ одоо тэгээд бүхний тэр имчимлэгтэй ингээд найдварлалт их л асуудал байгаа байхгүй. Тэр зөв имлгээ олох хүртэлх процесс маань ямар байхаа гэдэг чинь хамгийн чухал болчиход байгаа. Тэнд бол нөгөө интернет өөрөө их англи мэдгүй бол дайс нөхдөмж байгаа шүү дээ тий. Англисээр тэгээд тэгж нэг хайлт хийгээд тэгээ Монголоос бас эмчнэр маань ямар хуу зөвлөгөөх нь ямар имлэг рүү гэх тий. Фаундейшн ер нь их хэрэгтэй. Тэгээд яг миний энэ олсон фаундейшн яг миний өвчнөд биш байсан л да. Гэтэл миний яг өвчний хамгийн хүндэрсэн байсан болохоор бүх зүйлийг хийж байгаа. Одоо эмчдэр ороо чи ямар асуулт асуух уу тий. Одоо ингэж байгаа байхгүй нэг жишээ нь бол би ерөнхийдөө бол Монгол зонгол дандаа ганцаар явсан байхгүй юу? Угсаа ээж их юмч гэрэх бүгд хөдөө байдаг. Ганцаар явах ер нь ганцаар яваад имэйл юм бэлээ. Яаж байгаа юм хэр би ингээд гимтлийн имлэгт очиод үзүүлээл өглөө 7 цагт очиод үзүүлээл зураг мургаа барилаа үзэх. Бас эдрийн Монголын имлэг чинь бас жоо хатуу хөхтэй шүү дээ. Тэгэл яг үнэхээр би ийм үг сонсчихсан байхгүй. За энэ өстөө хүнд өвчин байна. Тэгээд гагшаа явахгүй бол энэ дэмжлэхгүй. Энэ дэмжсэн ч гэсэн өдөр чинь бүр дэмжиж чадах. Илүү гагшаа өгчээд тэгэл би чинь бас нэг жоохон асууж барайл. Асуулт усаа бэлдсэн байгаа шүү дээ. Тэгэл за ингээд энэ өвчнөр өвдсөн бол ер нь энэ өвчнөр өвдсөн ингээд идэрсэн тохиолдол болж өөдөөс шууд 2 хүн өвдөжсэн, хоёул өнгөрцөн гэлэлж байгаа байхгүй юу? Монголд байдаг хүмүүс. Тийм. Тэнгүүч би чинь пал инээстэй. За 2 хүн өгсөн мод үхэн л гэж бодсон юм. Тийш 100% юутай юм гэж анхны. Алдуур надад бол ямар санагдаж өгөхөр чи үхнээ л гэж байгаа байхгүй юу? Яг тэр үйлдэлээс нь харуул би Монголын эмчнэр Монгол үнэхээр нөгөө нэг хэцүү л дээ тий тоног төхөөрөмж хөрөлцөө олон хүмүүс юу тэгээ ер нь шудраг байгаа шууд хэлж болно. Гэхдээ бас нөгөө нэг ситуашн амарсан мэддэг байх хэрэгтэй болол гэж би бодсон. Одоо шинэ би ганцаараа байгаа. Нөгөө эмч маань дөнгүүд одоо яг ингээл чамруу тий. Чиний навчнаас 2 хүн өнгөрсөн, хоёул өгцөн гэж хэлвэл хинт сайхан байхгүй шүү дээ тий. Бас сэтгэл зүйн мэдлэг гэсэн үгэлтэй хажуугаараа бас эмчийн хажуугаар бас нэг сэтгэл зүйн одоо хүнд яаж арай зөөлхөн үг тусгах вэ гэдэг чинь бас нэг тийм нэг чадвар маягийн юм яваад байгаа шүү дээ. Тэрний оронд яг 2 хүн ингээ өвдөжсэн. Гэхдээ Монгол дэмжлэл Монгол найдраг болохоор өнгөрсөн. Чи гадшаа боломж байгаа шүү дээ. Тэгвэл бас арай өөр шүү дээ. Тэгвэл шууд юу өгвөл Монгол 2 хүн өвдөжсэн хоёул өгцөн гэдэг. Хүний миний бүр нүдрүү хараа хэлээд байгаа. Хоёул өгцөн. Тэгвэл чи би бүр ингээ тэгээд би тэр хүнээс өөр юу сонсох тий. За зэн чи баярлалаа гэж би яг 3 дахь имлэгийн хаалгыг хаалж үзсэн. Гэхдээ би тэр юм чиг амар гуйж орсон л та. Одоо ингэж ярих муухай л та. Гэхдээ яг би бол Монголын имчнэр амар хүндэлдэг яагаад гэвэл Монгол 3 сая хүн амтай Монгол улс өөрөө хідэн төгрөгийн нөгөө нэг төгрөгийг эрүүл мэндэд зарцуулж байна тий. Тэгээ нөгөө болсон имчнэр маань өөрөө тэгж сайн болох тэр боловсролын юу мэдлэг боловсролын тогтолцоо ямар вэ? Яг тэр үүднээс ингээд Монголын нийгмийн аавзал манай Монголын имч үнэхээр мундаг. Тий. Би бас санал нийлж чинь ер нь яг надад ийм хэцүү орчинд ингээд байхыг бол гэхдээ бас сайнны хажуугаар саар гэж бас ерөнхийдөө бол тэр сэтгэл зүйч тал руугаа тий хүн юу гэж хэлэх үү гэдэг сайн бодмоор л юм шиг санагдсан. Зарим имчнэр л өө чи эдгнээ гадаад явчихлаа тэгнэ л гэж л байгаа л та. Тэр бол яг л хувь эмчи яг хувь хүнийх нь л юу л баг л та. Хувь хүн эмч болгон өөр гэдэг шиг тий. Тэгээд ер нь бол яг нэг юм судлаа ирсэн чинь мэдээлэл өөр ингээд автоматар ингээд ирд юм байна шүү. Тэгээд би яг ингээд Монголд ингээд чинь Монгол цай хавдартай тэмцэх өдөрлөг гэх нэг Монголын бүр тийм үндэсний тийм хуралдаан болоод. Тэрнийг яг би ч нэг зургт үзгүй яагаад ч тэр өдөр зургт асаацсан юм бүүмэн. Зургтаа асаасан чи яг үндэсний телевизээр тийм гарч идэв. Тэгээд нэг жоохон сон чинь сонирхолтой мэдээлэл нь 2019 он гэхэд 6000 гаруй хүн ингээ олон төрлийн ингээ тавдрагчнаар өвдсөн байна. За. Тэр хүмүүсээс 4000 өнгөрсөн байна гэж байгаа байхгүй юу? 4000 гэдэг чи одоо 19 онд баг 19 он. За. Тэнгүүд тэр чин баг 75% хүн өнгөрсөн байна шүү дээ ер нь. Тэнгүүд энэ бас яг Монголын үед бас үнэхээр бас асуудал болсон юм болоод байгаа юм л та. Тэгээ өмнө нь бас гэхдээ манай Монголын эмнэлгийн систем их гой юм хийсэн байлаа. Одоо жишээ нь хавдрын ингээд хамгийн их ингээд 5 төрлийн хавдар юу байлаа гэж умаа үзэн хавдар нэгт ордог байсан. 2016 нэг хэдэн жилийн өмнө. Тэгээ хөхний орд хавдар, илэг, уушид тэгээ нэг нь юу нэг өөр хавдарсан. Тэгсэн чинь Монголын эмчнэр умаа орд хавдрыг бол эхний 5-аас гаргасан гинэ. Сүүлийн 2-3 жил ажиллая гээд
эмчлэх боломжтой болсон гэсэн үг үү тий. Өрчлөн сэргийлэх тэг маш сайн гэдэг. за. Умаа авахтаар хамгийн нэгт байдаг гэсэн бол одоо ер нь 6 бичиж байгаа ч гэсэн. За. Твшил явагдаад байна шүү те. Тий, одоо яг ингэж хэлбэл ялангуяа манай эмэгтэйчүүд ч умаа хорт авдар хөхний харт авдар тус магадлал өндөр байд юм байна л ямар ч ирүүл. Ер нь дэлхийд бас хөхний хорт авдар нэлийн дээгүүр орд юм билээ. Тий, тэгмүүд Монголын эмэгтэйчүүд өөрөөлөхөд нэг өдрийн цалин яах вэ? Тий, одоо яг ялангуяа эмэгтэй үзлэг ард умаа хорт авдрыг үнгүй үзэж байгаа юм байна лээ монголчууд. За. Тэгээ хэрвээ тэрнийг эрт илэрхийлж чадвал Монголдоо ч бүр юм чадах юм байна лээ. Тэгээ нэг уриалга гарах манай эмэгтэйчүүд тэрэн дээр анхаарал таагаар гэж хэлмээр байна. Хоёлаа зөвлөгөө маягийн юм хэлээ л та тий. Яг нэг өдрийнхөө цагаа гаргаад тий. Ягаад гэвэл энэ бол амь настай холбоотой. Хэрэв удах юм бол энэ бол хүндрэх юм бол эмчлэхэд аяг хэцүү. Тийм учраас одоо ингээд нэг өдрийнхөө цалингаар гэдэг ч юм уу те мэдээж нэг үнэтэй бол биш л байлгүй дээ шинжилгээ юм чинь те тэгээд үнгүй авч байгаа гэсэн. Тий одоо бүр үнгүй авч байгаа юм байна. Тэгээд яг зорж очоод умаа хорт авдар хөхний хорт авдрын шинжилгээг хийлгэрээ гэд хоёлаа ямар ч цаа уриалчи те. Тий. Хоёлаа. Миний удаад гайгүй. Хугацаагаар нэг хэр удаа. Айгүй хугацаа бол гайгүй. За хоёлаа ус мусаа ууч ямарсан. Тэгээд бас нэг бодлын энийг заяа өтер хоёул бэлэг гэж хараад байгаа. Бид төгсөн тийм алдаж болохгүй бэлэг. Яаж байгаа юм гэхээр энэ өвчнөөснөө бит хоёрыг сонсдог хүмүүс их болж байна. Бит хоёрын майнд өөрчлөгдөж байна. Бит хоёр илүү сурах зүйлийг илүү их хийж бүтээх хүсэл эрмэлзэлтэй болох юм байна тий. Сул талаа давуу тал болно ажиллах гэдэг чинь гол үг болчиход байгаа шүү тий. Тэр зүуднээсээ тэгээд бит хоёр бол бэлэг гэж үзээд байгаа. Тэгээд бит хоёроос хоорондоо хөөрхөн тийм прожект хийх гэж бас бодож байгаа. Тэгээд хараараас юм хийж явж байгаа. Өвцөн ч гэсэн өвдөг юм шиг амьдрнаа л гэж бодсон. За би нэг жоохон чилээд нь хоёул зүгээр жоохон алхангаа ярьж үлээ дээ. Болно асуудал байхгүй. Яаж л бол яаж юм. Манай өрөө танилцууллаа. Би та зочны өрөөгөө үзлээ. За тэгээд зочны өрөөгээд нэрлэлцээ. Энэ имлэгт байхад ч гэсэн амар их юм сурж байгаа байхгүй юу? Одоо ингэ чи өрөөндөө ганцаараа. Тий одоо ингэ ганцаараа гэдэг. Өчтөр нөгөө Thanksgiving болоод одоо юм уу? Тий өчтөр нэрээ Thanksgiving болсон шүү дээ. Тий амар баяртай байгаа. Нөгөө Me Before You гэх нэг кино тий. Би чинь Instagram пост хийж харин харсан. Тий лөө нэг лүү гэдэг л лөө нэг тийм 90 амс авдаг байхгүй юу? Тий тэрэн дээр амар яг тиймэрхүү юм бас л яг. Нөгөө нэг амар их бэлэг самжцааг. Тэгээд өөрөө амар бэлэг өгөх дуртай хүмүүстэй. Танай найзууд чинь ирсэн гэсэн үү те? Тий, манай би найзуудтай хамт байгаа. Надад ер нь хамгийн хэцүү хүмүүс найзууд байгаа. За. Энэ эмгэгтэй хаач их гоё юм сурах юм аа нөгөө нэг амар олон ч юм уу. За миний сүлжээ жоохон гайгүй. Зүгээр сүлжээ зүгээр. Амар их яадаг. Тэгээд эмгэгтэй хаад одоо чинь ингээл би ингээд зочны өрөөнд очингууд бүр амар хөвтөрт орцсон. Өглөө үлээж байгаа хүмүүс ч ирж байгаа байхгүй гэр бүлийнхэн ирсэн. Тэгэл тэр минут бол амар амьдрал утга учир юм лээ те. Ингээд амьдрахад яагаад амьдрал гэж өөрөө ямар баялаг юм амар хойлож авт юм бэлээ. Миний нэг турнинг одоо хүний амьдрал нэг турнинг байд юм шиг лээ. Яг эргэлтийн зэг гэ те. Тэнгүүт яг миний тэр турнинг байцээ аавыгаа би яг алдахтаа яг тэр өдөр амар тийм өрхөх те ухаарсан зүйл амар их байсан манай аав. Тэгээ тэрнийг блог дээр бичсэн. Yeah, here is. Thank you. I really appreciate. За манай зочны өрөөг харуулвал ингээд шууд ингээд Golden Gate шууд харагддаг байгаа нэвт. Golden Gate Bridge. Оо тийм биш те. Тий, ишиг ингээд шууд юу хотын төв Сан Франциско. За Сан Франциско харагдаж байна. Алдарт Golden Gate харагдаж байна. Тий, Golden Gate. Тэгэхээр чи би бас нэг бодлоо өвчин туснаас амар азтай байгаас тий. Өглөө эргээр харъя л да тий. Юмыг тий. Эргээр харна гэдэг чи бас. Нэг бодлоо тэгээ би амар азтай л гэж өөрөө тийм л та. Болох юм өстө болдгоороо бодчихж байгаа юм шиг. Чи одоо tripod нэр барьж байна уу? Тий. За. Одоо тийм. Надаас нэг vlog-ийн их видеонууд байгаа. Тэрнийг бас оруулна гэж бодлоо. Тэр нь болохоор хавцтай биш. Юу л software engineering талаар мэргэжлийнхаа
юугаар гэсэн үг те мэрэгжлийн За тэгээд тийшээ хамгийн өндөр барилга гэл. За Сан Франциско. Сангийн хамгийн өндөр барилга гэл. Энэ доорх яг Golden Gate юу байгаа. Парк. Зөв. Нью-Йоркийн нөгөө голд амар том парк гэдэг штэ. Тэр шиг юм уу те? Тийм том. Дотор нь наа чи Сан Францискоийнхоо голдоо ийм парк яваад байгаа юм уу те? Тий, ногоон байгууламж. Тэр бас хотынхоо гол нь яг ийм ногоон байгууламжийн газар тусдаа гаргачих юм те. Энэ тэр бодчих гоё юм билээ шүү дээ. Хамаагүй юунд ч хамаагүй ингэж налаад яаж тогтоочно. Тэгээ наа чи ингээ бүр ингээ ороогоо тавьчихна хэрвээ чи хүсэх юм бол. Тэг баг нь болохоор манай аваа амар эрхлүүлдэг байсан. Тэг би яг 13 нас хүртэл амар эрхлүү. Эрхийн мастер байсан уу? Эрхийн мастер байсан. Өглөө болгон намайг ингээд хичээлдээ явангууд манай ээж ингээд өдөр нэгээс хичээлтэй байгаа шүү дээ. Ээж өглөөр тус алхахын айлтын зүсэд масалтай саахтай бэлдээд тавьсан. Тэгээд өглөө ажил руу ажилласан буух болгоно над руу ингээл уутаа чихэр бөөнөр тий орондоо чихрээ идэл гүглэгээд үзэл ээж юм бэл талхыг тэргүүл даам байсан биш үү? Яг 13 4 настай үед ч юм уу жоохон амьдрал нэг жоохон мэдрэж эхлэв штэ. Тэгээ манай авч бас жоохон уучдаг байсан. Тэгэл ээжтэйгээ хамт ингээл тэгэл хоолгүй хонох үеч гэсэн мөртлөө эрхэл хөвгтэйсэн. Одоо зүгээр хамгийн энгийн жишээ гэхэд одоо ингэ хүмүүс цаазаар юм бэлддэг штэ. Тэгээ манай яг үнэхээр манай аав ээж амжиргаан түвшний хамгийн доод цалингаар цалинждаг байсан. Тэр гэж одоо хэд 130 юм. Тэгэхээр 2 үнийн цалиныг 260 тийм байсан шүү те хэдэн жилийн өмнө. Тэгээд цагаансаар яваад нэг 600 мянган төгрөгтэй явж байгаа байхгүй юу? Тэгэл би ирэх юм асууж эрхэлсээр хагаад нөгөө 600 мянгаар нь юм бэлдэж нөгөө хүмүүс бэлтгэлийг авах гэсэн би чи 230 мянгаар нь пүүз авахулж ах шишээ тий хамгийн сүүлийн захны пүүз юм. Тий. Захны пүүз яг тийм үнэтэй байсан. Чи кобил авахулжтэй те? Минийх нэг гарнет хийсэн. Гарнет юм уу? Гарнет 2 гээд. Тий. Хамелеон чи хамелеоныг авсан. Харна юм. Яг хавар тасаарыг авсан. Яг л тийм ээ. Яг л наа чи яг манай үеийнхэн яг наадхан чи юу н их мөнгө хүрсэн баха юу н. Garnet Kobe гэдэг хоёр пүүзэнд юу н их мөнгө хүрсэн. Тий. Тэгээ яг чи бодлоо ингээд 600 мянган төгрөгийн ингээд мөнгөтэй чи хүүхдээ 250 мянгаар нь баг ингээд юм авдаг ч гэсэн хэднээр үлдээ. Цагаан сарынхаа тал мөнгөний айжаад гутландаа угалсан биш чи. Тий. Гихмэстэй юм ирэх байсан. Тэгээд нэг 13 нас манай аав өвдөд дахиж арих марх нэг ч ухаа байлаа. Тэгээ яг тэр үед би чи манай гэр чи юу ядуу юм биш үү? Гүн биш гэж ухаарад. Тэгээд хичээлдээ ерөнхийдөө гайгүй гэсэн. Гэтэ бүр улам хичээж эхэлсэн. Яг тэр хүртлээ бол ирэх байсан учраас яг тэрийг бол ухаараагүй ингэж явж ирсэн юм байна шүү дээ, тий? Бүх юмыг чам зориулж ирсэн учраас. Зөв. Тэгээд манай хоёр ах гэсэн баг шинэ готл өмсч үзээгүй хүмүүс шүү дээ. Дандаа л нэг хамаатны готл зөвлөн мууц гэсэн готл өмсөөл явж идэг. Би л ер нь шинэ юм аваад. Жийл даам гараад. Тэгээд даам гараад. Тэгж явдаг гэсэн. Тэгээд гинт за би чи үнэхээр ядуу байл хөхт юм гэж ухаарал. Тэгээд хичээлдээ шамдаж эхэлсэн. Гэтэ би хичээлээ шамдна гэдэг амар тийм сүртэй гавал байгаагүй. Гитрээгүй. Найзуудтайгаа писи тоглолно тий. Охин эргүүлэн ингээл тэгээд явж байгаа. Гэхдээ бас Китэмсийн улаан дипломтой төгссөн гэдэг байгаа. Тийм, Китэмсийн 3.5 улаан диплом. 3.5 жилээр улаан дипломоор төгссөн гэдэг байгаа тий. Тий. Тэгээд 10 жилдээ болохоор Стүрэн гэдэг олимпиадууд их орж эхэлсэн. Тэгээд гэхдээ би нэг амар багш нар бэлддэг гэсэн хуваараа хичээл дээр үзэл олимпиадууд бэлдэж байсан. Тэгээд тэр үедээ манай ахын найз манай одоо анхны багш юм компьютер руу оруулж өгсөн гэх юм уу. Би ч өөрөө нөө PC мэсээ тоглолтлоо бас компьютер дүүс жоон дуртай болсон. Тэгээд яг тэр үед 9 дугаар ангид анх 8 дугаар анги 9 дугаар ангиас эхлээд мэдээлж олимпиад ордог болсон. Тэгээд аймагтаа бол цаад чин даам гарч байгаа. Угаасаа код ичдэг цөөхөн 2 3 хоорондоо өрсөлдөөл 3 бодлого ирлээ нэг нь бодчихвол тэгэл баг аймагтаа төрүүлээ. Тэгээд улсын мэдээлэл олимпиадад нэг 2 удаа явжсэн, 3 удаа явжсэн. Тэгээд яг их амар үзүүлж чадаагүй л угаасаа хаагас нэг сайн шам ганцаараа бэлддэг юм чинь ямар амжилт үзүүлээ. Тэгээ анх IT-ийн чиглэл рүү орох гэсэн тэгж тавь. Тэгээ би чинь бас маттай нэлээд сайн, физиктэй нэлээд сайн. Тэгээ физик олимпиад бас төрүүлээд 11 дэх анги дээр миний хамгийн одтой жил байсан юм уу? Олон олимпиад төрүүлсэн үү? Тий. 11 дэх ангид болохоор бүсийн математикийн олимпиадаас хүрэл медаль аваад багс нэрмжтэйгээд тэгээд аймгийнхаа мэдээлэл физикийн олимпиадаар нэгт тойлонд орчихсон байхгүй. Тэгээд тухайн жил ер нь амар одтойсэн. Тэгээд улсын ерөнхий шалгалтаас физикээр 800 аваад
Мат дээр бүр байхгүй. Мат дээр 800 авсан юм уу чи физикээр? 800 авсан. 800 авахтаа хідүүх 800 гэсэн. Манай аймагс бол ганц би 800 байсан. За. Улсын хэмжээ 800 ч их цөөхөн гэсэн шүү дээ бас яг тэр үед. Тийм байх. Улсын хэмжээ цөөхөн айгүй цөөхөн байдаг шүү дээ. Яг нэг бас нэг бахармаа юм. Би яг физикийн 800 оноо авахтаа улсын хэмжээнд гүйцэтгэл маань 98.2% байсан. 100 байсан. Тэгээд ерөнхийдөө баг бүгдийг хийцэн. Алтан ганц ч юм уу. Тэгээд матер болохоор амар муу өгцөн. Мат. Энэ шалтгаал ахал та. Матийн вариант нь жоохон зарим нэг вариант нэг нь жоохон хүнд байгаа. Тэгээд хүн вариант дараа жоохон муу өгцөн. Тэгээд угаас тэгтэл хэрвээ ч үнэхээр сайн байсан бол тэр дээр сайн аваад нэр гараад ирэл хэрхэлсэн шүү дээ. Тэр нэг шалтгаал би бол тоочдгүй. Гэтэ ерөөсөн матер амар муу өгöd. Тэр нөө физик ингээд тасарсан бүр амар тасарсан. Миний дараагийн хүүхдээс бүр нэлээд тасарсан. Тэгээд физик матер нэг мэдээлсэн ойл юу авч ирсэн. Чиний компьютерийн хитэмсийн компьютерын авч ирсэн. Чиний физик чинь нэлээд дээшээ татсан юм шүү дээ. Яг 800 авсан болохоор 50 физик ингөө чинь физик өндөр гарчин нөгөөдөө татчих жаал юм байна л да тий. Тэгээд нөө мэрэгжил сонголт гэдэг юм дээр тул гарсан. Мэрэгжил сонголт гэдэг чинь одоо хүн ер нь амьдралдаа амар хитгэн л юм зүг сонгох хэрэгтэй юм байна л да. Одоо ингэ бодоод тахад нэгт бол мэрэгжил байгаа. Тий. Хоёр талаар нөө ханьжил байгаа. Тий. Гурав талаар ерөнхийдөө юу байгаа. Мэрэгжил, ханьжил, тэгээ найз. Тий. Яг зөв. Найз нөхрөө сонгох. Өөрийнхөө юугаар яг сонголт хийдэг юм чи болохоор энэ гурав. Тий. Амьдралын яг хамгийн чухал сонголт юм шиг санагддаг. Тэгээ тэр сүтнээсээ би бас мэрэгжил сонголтоор сая нөгөө өвчтөй гэдгийг мэдчихээд ямар ч сан 10 жилийнхаа уулзаж би жоох инспирэшн өгье те. Софтвер инженерээр ажиллавал ийм гоё гэж шүү гэдэг юм уу гэж бас ярьж. Тэгсэн чинь би юу хийсэн гэсэн чинь Яши өгчл бүх юм хайцсан. Тэгээд сар ирээдээ сарын дараа нөгөө хуваар сонголттой штэ. Тэр хүртэл би ямар хүн болохооч бодлаагүй, ер нь юу хийж бүтэхүүч бодоогүй. Барилгын инженерээр явах уу, уул уурхайн инженерээр явах уу, дээл зүгээр явах уу, эсвэл цөмийн физикээр явах уу гэдгийг шийдээгүй. Яши өгснийхаа дараа юу? Тий, Яши өгснийхаа дараа тэрнийг амар бодох хэрэгтэй юм байлээ хүүхдүүд. Тэгээд гинт ч одоо ингэж явах би сарын дараа ингээд яг тэр сарын дотор би баг зүгээр найзуудтайгаа PC тоглоод оройн гарч ороод үгээр л ингээд хийдийн өнгөрөөсөн байгаа байхгүй. Гэвтэл мэрэгжил сонголт гэдэг чинь яг одоо 11 дэх ингээс оюутан болоод чи оюутан болоод ямар сургууль сонгосон те хар мянгаас мөс шүтээс хүмүүнлэгтэй. Тэгээ тэр сургуулиас сонгосноос хамаарат ямар хүмүүстэй нөхөрлөх үү, ямар хүнтэй таарах үү, тэгээ ямар багштай уулзах уу хүртэл ингээд бүх юм чинь чиний тэр 11 дэх мэрэгжил сонголтоос тий хүссэн хүсээгүй нөлөөлдөг санагдсан шүү дээ. Тэгээ ингээд цаашаа бүх юм чинь ингээд явцдаг. Тэгээ тэрний тим амар чухал сонголт гэж юусоо бодог байхгүй. Тэгээд ороод очсон чинь нөгөө 800-аар матер мат физикээр нэгээр жигсэн хөх чинь ингээд надад ингээд шүтээсэн бүх өөр байхгүй яг үнэхээр. Юу гэж бүх хүснээ сонгох чам сонголт байсан. Хүснээ сонгох тийм хүснээ сонгох барилга уул уурхай програм ангууч бизнесийн удирдлага гэдэг. Тэгэхээр ч нүүч ингээд калт шокд орж байгаа. Би ч одоо юу болох вэ гэл тэгэл хүн амьтан залгаа асууж нөгөө тухайн 11 он ч уул уурхай чинь бүүн болчихсон шүү дээ. Уул уурхай инженер болоо чи мөнгийн хуу гэдэг байна. Яг тийм байсан. Яг тэр үе чи баг би бас яг мэрэгчлээ дэмэг сонгочоод байж лөө баг хоёулын ганц 2 жилийн ялгаатай байсан баг. Ер нь уул уурхай гэдэг мэрэгжил бол ер нь бол хүн болгоны амнаас гардаг байсан үү шүү тэр үе. Тэгэл чи би ингээд нэгээр орчингууд ингээд арын хөө зүгт чи ямар мэрэгжил сонгоч чи арай барилгын инженер авчихгүйс найз нь алдчих авах гэдэг ааштай ярьж орж ирэн те. Тэгэл тиймэрхүү юм болоод тэгээд ямар ч нилээн яриад томчууд болохоор ерөнхийдөө уул уурхайгаа сонгохгүй зарим нь болохоор чи барилга гоё штэ чи барилга байнга л баригдах чи ажилгүй байх гэж байхгүй гэл. Тэгээд зарим чи уус мэдээлэл зүгээр авчих чинь компьютер одоо IT-ийн IT-гаар сонгоод амар чи нөлөөтэй. Юу болж байгаа. Тий нөлөө болж байгаа байхгүй. Тэгээ явж ер нь ямар ч азар сонгосон. Манай ихчил их нөлөөлсөн. За чи угаасаа чинь жижигхэн биеттэй. Тэгээд барилга уул уурхай тэгээ бодтойгоо яадаг. Компьютерээр бол ирээдүйтэй юм шүү гээл. Тэгэл компьютерыг сонгочихсон. Чи өөрөө компьютертай сонирхолтой байсан юм тийм илүү. Угаасаа Аз болж харин их чинь чам тийм зөвлөгөө өгсөн юм те. Тэгээд бас багш нарын нөгөө нэг Excel дээр юм том юм бодож юм хийж өг компьютерийн форматлж бас хөөрхөн 5 10 болох те. Тийм юм мэдээсэн болохоор өөрөө л шийдэж. Би бас яг ингэж бичлэгтэр ярьдаг байхгүй юу. Яг энэ мэрэгжил сонгох яг энэ чухал үе дээр ирээдүгээ зурх гэж байгаа хамгийн чухал үе дээр
гадны нүүлүүнд битгий ороорой залуусаа. Яа. Бүр яг тэгжилсэн аахгүй. Сэтгэл зүрхээ дагаа яг өөрөө одоо насан туршдаа юу хиймээр байна, юу хийвэл уйтахгүй тэрийг дагаа гэж ярьдаг байхгүй тий. Тийм яг үнний хэлэхэд одоо жишээ нь хичнээн чиний аав гэж ч юм уу таньдаг хүн чинь ингэ нөлөөсөн гэсэн тэрнийг зүгээр л үг болвол авах. Тий. Өөрийнхөө mind decision болохгүй зүгээр анализ хийгээд тэгтээ яг эцсийн сонголтод өөрөө л хийх хэрэгтэй. Тэгжээ чи 10 жилийн дараа чи аав руу уурлах гохтой аав. Би танаас олж нэг сонголт болохгүй тий. Өөрийнхөө сонголтондоо үнэнчтэй буруу сонгосон зөв сонгосон амаргүй чи өөрийнхөө сонголтоо үнэнчлээ байх юм бол тэр чинь чиний амьдрал үнэхээр гоё болно. Тий. Тэгж зөв. Ядчил буруу сонгосон ч ард нь өөрийнхөө хариуцлага байна гэдэг чи өөр байхгүй тий. Тийм. Тэгээд яг одоо зүгт хэрвээ бас миний нэг өөр зүйлээ хэрвээ чи юу хийхээ мэдэхгүй бол тий юу сонгохоо мэдэхгүй бол ер нь бол 1 жил алгасандаас бас зүг юм хийгээд үзчих гэсэн үг. Тий юм хийгээд тий одоо Улаанбаатар ч ажил хийгээ үздэг ажил хийх амт өөрөө ямар зүйл гадшаа нэг 3 сараар аяллаар явдаг ч юм уу тий эсвэл одоо сургалтын журмаар явдаг ч юм гэх мэт хийх юм хийваа шүү дээ эсвэл хөдөө малтар гараад 2 сар амьдсан чи яадаг тэгэхэд юм бодогдсон шүү дээ гэх мэтлэг өөрөө яг юу хүсэж байгааг мэдчихээд дараа нь юугаа сонгуул гэх тий үнэхээр хөдөө тэр нэг жил алдсан байна уугүй юу хамаагүй нэг жилийн дараа чи найз нөхдөд олцолсон байж болно гэтээ чи 10 жилиг алдахгүй байхгүй тий буруу мэдээ сонгосноос хамаараад 10 жилиг чи алдахгүй байхгүй тий бидний бустай харьцуулсан ийм нэг ийм ер нь ямар ч нийгэмд байдаг л та юм бустай харьцуулсан нэг ийм ухаан аюу яад дээ штэ танаа найз чинь одоо ингээд сургуулаа төгсөх гээд байна. Танаа тэр хамаатны болтоо цэцгээ одоо ингээд сургуулаа төгссөн байна. Чи ингээд одоо ингээд дөнгөж 2 дугаар курс гэдэг ч юм уу те. Чи яэшээ буруу өгсөн гэдэг чи юм нэг харьцуулах юм сэтгэлгээгээс бид нар ингээд яаралтай гарах хэрэгтэй. Энд ялангуяа манай аав ээж үү те. Тэгээд нөгөө хүүхдүүд нь тийм харьцуулах сэтгэлгээ авангуудаа дахиад өөрийгөө харьцуулж эхэлдэг байхгүй юу? Тий. Ингээд яг үний хэлэхэд хүн болгоо яваад байгаа байхгүй юу? Юник зүйлтэй байхгүй юу? Одоо чинь би маттай амар сайн байсан ч гэсэн тэр нөгөө хүн маань гэрийнхэнд хаалмж тавихтай илүү сайн хүн байж болж тий. Тий шүү дээ. Өөрөө хэмжээ дуртай байж болно шүү дээ. Тий? Дуртай байж болно тий. Эсвэл би амар тийм одоо юу гэх тийм компьютертэй сайн байлаа нөгөө хүн чинь ярихтай сайн байж болно шүү дээ. Одоо ярианы чадвартай ч гэх мэтлэн ингээд чи өөрөө амар тийм special unique болохоор чи өөртөө бити бусдыг харьцуул. Хүн өчтөрийн өөртөө харьцуул. Яг зөв. Тэгээд одоо өөрийгөө ийм байгаа гэж голлогоор ирээдүйд ямар болох вэ? Тэрнлүүгээл зүйл. Тэгсэн захад бол үнэхээр асуудлууд проблемууд үнэхээр easy болдог юм байна. Урт хугацаанд сэтгэх гэсэн үг шүү дээ. Урт хугацаанд тэгээд томоор сэтгэх гэдэг байгаа шүү дээ. Өнөө маргаашийн зүгээр юу гэдэг юм би болдоогоос таарахын гэдэг ч юм уу те. Тэр мэрийнхаа хүмүүс ийм шалтгаалдаг шүү дээ. Энэ болдоо ингээд угаасаа ингээ аавч нөгдөө болох ингээ гой сургалтын газар бол сайжирч байгаа. What the fuck тэр чинь чамаас өөр шин. Тэр зүгээр шалтгаал та тий. Зүгээр битгий гоншгоно. Одоо манай нөгөө нэг хий ахын хэлдэг. Баясайхан улаад яхын хэлдэг. Гоншгоно. Тий нэг тийм юу байсан тий. Тийм видео байсан. Тэр бол амар гоё хэлж байгаа. Би бас анзаарсан чинь би бас амар гоншгонддаг байсан юм байлаа. Ингээл ийм ч юм болохгүй, тийм ч юм болохгүй гээл. Гэтэ тэгэл яаж ч бодсон ямар ч асуудал төрсөн гарах гарц байж лээ. Тий, ер нь хүн болгон яг тэр шатаар явдаг баха. Гоншгонох гэдэг шатаар ер нь хүн болгон явдаг баха. Тодорхой хэмжээр ялангуяа Монголд өссөн би тийм байсан баггүй юу бас ер нь ямар нэг юм болохоор тэгчлээ. Заавал нэг юм хэлэх гээл одоо өөрөө чадаагүй юмдаа өөр хүнд бурууч чих гэж юм те өөр ямар нэг буруу цаягаар чинь юм байна. Монголд ийм хүүтэн байх чи би яаж юм. Би Америк төрөөг учраас би энэ бие доорч чадахгүй гэдэг ч юм уу те. Нэг тийм нэг энэ юмар энэгээр заавал дамждаг. Тэгээд энэгээр бол удаан явах хэрэггүй шүүл гэж залуучууд хэлээ те ойлаа. Тийм. Тэгэл яг хүссэн зүйл бол хэрвээ чи сагчин болоод сагчин бол яагаад вэ? Гэхдээ 3 жилийн дараа ямар байх вэ гэдэг хачаа сагчин болоод байна те. Тий. Их мэтлээ одоо манайх Аз дээр 3-3 лааж штий. Тий шүү дээ. Хитэж тийм амжилт гаргах гэж бид нар бодоагүй штэ. Дэлхийд цааш. Оюуханаар бид нар лааж штий. Аз дээр бүр номер 1-т орж штий. Тий. Би чинь үнэхээр мөрөөдөл бол хязгаар үгүй л болчиход байгаа. Тий. Боломжгүй юм гэж байхгүй. Голон зөвл дуртай зүйлийг явал тэгээд тэрэндээ тууштай байх хэрэгтэй л гэж. Оюутнуудад бас нэг хандаад хэлэхэд хамгийн миний одоо бас яг ийм майнд суухад нөлөөсөн бол тэтгэлгүүд байсан амар. Би одоо яг 11 онд өсөхдөө болохоор хаан бахны тэтгэлэг авч ирсэн. 12 онд болохоор юуны зоригсон гэдэг штэ. Зоригсон ээлжийн тэтгэлэг авч ирсэн. 13
онд болохоор голонтын тэтгэлэг авчихсан. Ер нь бол Монголын томоохон 3 тэтгэлгийг авав. Тийм хажуугаар нь нэг нийгмийн үйл ажиллагаа хийгээд тэтгэлэг одоо сарын 50,000 стипенд авдаг тийм EDRF гэдэг хүүхдийн оюуны байгууллагын төв бас оюут сайн дурын ажилтнаар. Тэгээд тэтгэлгээс минь ойлгосон би тэр үед нөгөө өрсөлдөж сурсан бусдтай. Тэтгэлэг чинь хар мянган хүмүүс ингээл өрлөө гэж байгаа. Тэгээ чи эсээ бэлтэн уулзалтанд тэгээ хүмүүс өөрийгөө илэрхийлэн ийм хүн болмоор байна, тийм хүн болмоор. Тэгээ яг би тэтгэлэгт материал өгөх болгондоо өөрийгөө бэлтжижсэн. Тэр маань ингээд намайг ингээд дадлахад амар нөлөөлсөн юм шиг санагдав. Тэгэхээр би ялангуяа чи үнэхээр амжиргааны төвшин амар сайн ч гэж болно тий. Төлбөр мөнгө асуудалгүй ч болно. Эсвэл асуудалгүй ч ямар ч юм байсан ямар ч оюут чи тэтгэлэг материал өгөх хүмүүст өрсөлдөж үзсэн гэж хүмүүрээ тий. Яг зөв. Одоо тэр чи өрсөлдөнө гэдэг чинь чи өөрийгөө бэлтэж гэнэ гэсэн үг. Өөрийгөө чи одоо хөгжүүлж байна. Тэгээ бусдад өрсөлдөхүйч болгож байна. Тэгээд тэгээ хамгийн түрүүлэхэд энэ тэтгэлэгт өрсөлдөөрөө тэгээд миний яг амьдрал хамгийн гоё эрэг өөрчлөлт авсан гурлал амар гоёсэн л да. Гэтээ хамгийн их нөлөөсөн нь болохоор нөгөө EDRF-ийн тэтгэлэг. Тэгээ би тэр EDRF-ийн тэтгэлийн тусламжтайгаар гадаадд 7 нор Азийн 7 орноор 22 хоног хөрөстэй хийхгүй. За тийм тэтгэлэг үйд юм уу те? Тэр бол тэтгэлэг гэхээс өөр тийм одоо юу хөтөлбөр гэх юм уу? Тийм байна. Одоо жил болгоно явж байгаа. Тэр нь яадаг вэ гэхээр би ингээ хүүхдүүд хичээл зам Монгол одоо онцлог тоглоом гэдэг. Тэгээд тэр ингээ гадаад нөө EDRF өөрөө олон улсын байгууллага тоглоомч төртэй. Тэнгүүт ингээ Аз, Африкийн ингээ хөгжил буурай орнуудын хүүхдүүдэд боловсруулах тийм газар ахгүй юу? Хүмүүс амар сайн мэддэг. Би ерөөс сонсож байгаа юм биш тийм байгууллагууд. Тийм хүмүүс амар сайн мэддэг. Тэрүүгээр би ингээ 22 орноор Азаар ингээ тэгээд хөндлөн бол Улаанбаатараас Бээжин хүртэл вагоноор яваад тэгээд Бээжингээс Хятадын хамгийн урт хэл Кумин руу яваад Куминаас Лаос руу автобусаар амар хөгжтөөс ийм Кумин Хятадаас Лаос руу явахад ингээд зам нь ийм ушгаа уулнаас ордог. Тэгээд нэг интернетээр бичлэг өгдөг шүү дээ. Амар зам автобуснаар ингээд яваад яг тийм унах гэж байгаа юм шиг юу яваад тий. Лаос одоо усанд орох газаргүй болохгүй бороо оронгот борооны усыг ингээд дээрээс тусч байгаа усаар ингээд өсөмсөө ингээд угааж юм байгаа тийм хөгжлөө үстэй юм их болно л таа. Нааш тэгвэл амар адал явдалтай юу юм бэ шүү дээ. Хөтөлбөр юм бэ шүү дээ ер нь бол. Тийм. Тэгмүүд ингээд оюутан байхдаа ингээд хийсэн зүйл маань ингээд намайг ингээд улам ирээдүйд ингээд soft skill ингээд өөрийгөө ингээд хөгжүүлэхэд их нөлөөлсөн гэх юм уу те. Тэгээ 2 дугаар курстээ тэгж яваад 3 дугаар курстээ болохоор global sharing гэдэг тийм хөтөлбөрт яваад тэгээд би нөгөө нэг EDRF-ийн захиралтайгаа ихчлүүлсэд өгөх их татна. Тэгээд ярьж байгаа Солонгос 2 сараар явах юм чинь нэгээд. Тэгээд тэр хөтөлбөрөөр яг нэг сарын турш нөгөө ингээд Солонгос нөгөө нэг fundraising гэдэг чинь одоо кампейнд ажиллагаа тий. Одоо би бүр яг санаж байна нөгөө нэг үг хэлээл. Тэгээ Солонгос мэдгүй юм чинь үг хэлж байгаа байхгүй юу. Тэгээ үг сураал. Тэгвэл ийм үг хэлдэг байхгүй. Ани ашимника Африка Азия айдрэгээ чеккабан күнэги кампейн хагуулсны дачлан. Тэр нь болохоор утга нь болохоор ингээд Африк Азийн хүүхдүүдэд ингээд хүнх ингээд ном бичиг хэрэгсэл ингээд авахд мөнгө ингээд хандивлж туслаач гэж. Тэгээ Солонгос хэлгүй мүү? Солонгос хэлгүй хүнд тийм өгүүлбэр зааж өгөөд хандив цуглуулгаар явуулчих юм уу те? Тэгээ хандив цуглуулгаар ингээд нэг газар хамгийн олон үнэтэй газар явуулж байгаа байхгүй. Тэгээ тэр чинь бас амар их мөнгө цуглуулсан Солонгосчууд чинь бас тийм юмдээ их харамгүй те. Хүмүүс ингээд шэринг ихтэй амар тийм үндэсний үзэл болгож авдаг те. Тэгээд нэг тиймэрхүү кампайн нэг сар хийгээд тэгээ тэрнийхээ хажуугаар ингээд Солонгосыг бас хөндлөн уулт ингээд аялж үзчихсэн. Тэгээ тэр маань бас их нөлөөжсөн. Солонгос хүмүүс ямар тийм ажилсаг юм бэ те. Хэмжлээ ингээд Солонгосын соёлыг сураад ингээд явган чинь майн ингээд бүүм ийл те. Ингээд задарч авах. Би Монголд юу вэ гээд залхуураад байгаа юм байна. Тэгээ хэмжлээ ингээд өөрийгөө задлах тийм хөтөлбөрүүдэд амар их явах хэрэгтэй. Тэр нь юу ч болно. Тэтгэлэг байж болно. Гадаад руу явах тийм юу байж болно. Эсвэл Монголд одоо тэр лантун нөхөө гой юмнууд дээ шүү дээ тий. Тэрэнд орж тусалж болно. Тусалж болно. Тэр бүхнээс чинь өөр мэдрэмжийг авч өөр зүйлийг мэдэрчээж юм сурч хөгжиж явж байгаа тий. Тийм болохоор зүгээр л нэг хичээлдээ явал зүгээр л нэг ингээл яваад байвал зүгээр. Комфорт зонд байгаад байвал байгаа л байна л да тий. Тийм тэр үднээс ер нь амар тийм хим үзээсээ гэж. Тийм ээ. Чи бол баг юу курс болгондоо нэг хөтөлбөрт хамрагдсан биз баг. Ямар нэгэн курс ямар нэгэн тэтгэлэгт хамрагдаад яваадсан биз. Их нийгмийн ганц харамсдаг юм байд. Найзтай байхаар
миний оюутны амьдрал арай л хурдан байжээ. Нөгөө нэг оюутанд амьдрал чинь ингээд найз өхөн мөхөнтэй ингээд болж байгаа ингээд жоохон ингээд гоё яж болж байна. Тэгэхэд миний амьдрал болохоор нөгөө хичээлээ ингээд шахаа утсан болгоо хичээлийн гажуур амар завгүй байдсан хичээлээ гэдэг. Зун нь болохоор ингээд хөтөлбөрт яваад өгчдөг дадлага мадлага эсвэл ингээд явсан. Тэгэл нэг үсэн чинь 3 жил сурчингуудаа хагас жилийн диплома бичээд төслөө бичээд тэгээ шууд ажилдаа оронгууд ер нь бол тийм амар хурдан байсан. Тэр чинь зөвлөл байна гэсэн үг л дээ тий. Яг 20 настайдаа голланд банкнд ажилд орж ирсэн да. Тийм тэгээд ажлын байдал дээр бас ярил яг амар тийм хомас шиг ажил гэж би зөвлөхгүй. Би бол хомас шиг ажилдаг гэсэн. Яг ингээд ажлынхаа ингээд илүү цагийг ингээд бодно шүү дээ. Ингээд систем админ гэдгийгсэн байхгүй. Тэнгуү чинь бас амар хэцүү ажил шүү дээ. Чин 3 цаг мах дуудлага яриалаа. Тийм ингээд систем онцлаа ингээд янзлал. Тэгээд зарим 7 хоног нойргүйч явах үе байдагсан. Тэр үед их ядаргаа их орсон юм шиг санагддаг. Гэтэ би энэ хавдар мавдаг нэг тийм юмтай холбомооргүй байдаг. Энэ бол угаасаа ядаргаа мадрагаас хамаагүй. Угаасаа л тэгэл spontaneously угаасаа нэг тий. Энэ чи бүр зарим үед бүр үе дамжих бүр хідэн үеийн өмнөх юм генз суудсан байдаг. Тэгээд бас тэгээд тийм бас магадлалууд бас байд юм бэлээ. Бүр 2 3 4 5 үеийн өмнөх юу илэрдэг ч юм уу те. Бас айгүй тийм тодорхойлох айгүй тийм юу юм бэ? Тодорхойл аяг юунаас залуу байгаа дээр бас ядарчлаач шин хард воркинг хийх үзэх хэрэгтэй. Тий. Миний одоо чинь илүү цагийн ажил бол жилээр нь тооцсон чинь баг 600 цаг ажилласан байсан шүү. Тэр чинь одоо 600 цагийг чи өдрийн 8 цагаар тооцоод 60 өдрийг 8 6 48 70 өдөр болсон байна. 7 8 56. Тэнгүүд би яг ажлын цагаар бол баг 70 өдөр илүү цаг 2 сар ажилласан тийм илүү цагаар ажилласан тийм байдیں۔ Тэгээд тиймэрхүү сонирхолтой баримтууд бол байдیں۔ Тэгээд миний зориг сангийн тэтгэлэг амар их тусуулж ирсэн яг санхүүгээ яажсан гэхээр сар миний жилийн төлбөрийн төлөөд сар болгон $100 гэдэг. Гитэмс чинь нөө? Тийм, гитэмсийн сургалтын төлбөрийг жилийнхээ тэр төлөөд тэгээд дахиад $100 нэмэлт сар болгон бонустай. Тэнгүүч нөгөө оюутны нөгөө даалгавар гэдэг гэсэн шүү дээ. Тэнгүүч оюутны даалгаврыг чинь би нөгөө голцсон болохоор чинь 2 дахь хөрсөл 140 болчихгоо чинь 3 сараар ангуу чинь $520,000. Тэнгүүт $100 маар ингээс $200,000. Бараг би сар 700 дээрээ сар шууд бараг сая төгрөг. Чи ажил хийж байгаа юм шиг мөртлөө. Тийм. Сурцдаг байсан. Бодоо үзэхэд одоо бол миний хамгийн баян амьдрал оюутны амьдрал байсан. Амар мөнгөтэй. Чи дам оюутан байсан шүү. Тийм. Гэтэ би тэр мөнгийг амар худлаа өрдгөө байсан. Шууд нөгөө нэг тэр аяллаар одоо яг ч мөнгө хэрэг болно шүү дээ гадагш байгаа. Тэгвэл тэрэндээ би ер нь их зарцуулдаг байсан. Зөв юм да хөрөнгө оруулсан юм байна та тий. Гэхдээ найзуудтайгаа шоуд нь л та тэгэл өөрийнхөө мөнгийг гар нөхөөс бас нэг амар угаасаа манай гэр бүл амар сайн баян биш. Өөрийнхөө мөнгийг зөвхөн гаргадаг. Тэгээ бус нэг даах маах дээр бол нэг чаддаг. Тийм майндаар ер нь байсан. Мөнгөний санхүүгийн хэрэглэг жоохон өндөр ахыг хичээдэг. Тийм үү. Гэхдээ ер нь бол дуртай юмд бол мөнгө. За. Зээлигээ чамаа бичдэг. Тэгэхээр ер нь бол яг аав ээж баян биш учраас би тэтгэлэгт сонгогдож чадахгүй байхаа гэдэг одоо энэ мит гэж ярьдэн штэ. Энэ үзлийг бол чи бол ингээд ер нь бол устгачлаа гэж ер нь ойлгоход болох юм байна те. Тийм заавал чи баян хэлбэрүүд хамгийн гой сургуулиудаар. Энэ чи заавал арын хаалга юм байна гэдгийг бол чи ингээд яасч байгаа юм байна. Тийм өөрөө хичээгээд хамгийн гол нь юу хийхээр юу хүсгээл ямар хүн болохоо тэгэл тэрэн дээр ямар стейтмүүд ямар шийдлүүд гаргах тэр чинь хамгийн чухал болж байгаа байхгүй юу. За тэгээд би бас чиний тэр постны доор яг чамд урам өгсөн хүмүүсийн коммент нь уншихад бол чамаа аягүй өндрөөр үнэлт юм байлээ. Хүмүүс найзууд чинь ер нь дотны хүмүүсийн дийлэнх бичлэл байлээ л дээ. Тэгээ би харин чамтай ямар ч ярилцаад үзье гэж бодсон. Аягүй олон ч юм сурлаа. Хоёул аягүй олон юм дээрсэн гоё санал нэгтэй байна. Тэгээд чамаа хурдан идгээд их орныхоо төлөө бас ингээд хамтдаа чамайг цоо ирүүл болсныхын дараа Монголд хоёлаа инээлдээ дахиад уулзахын ерөөлийг тавья заяа. Тийм би ч гэсэн тэгж би ер нь би Монголоос явахдаа ч гэсэн хэлжсэн байхгүй. Тэгээ сая хамгийн сүүл нөгөө юун дээр дахиж уулзнаа тий. Тэгээ in case I don't see you but good morning good afternoon гэдэг шиг би дахиад нэг өдөр тий. Амар юу ирүүл болцсон. Ийм хинбэртэй нэгээл явж гинэ гэж боддог л та. Тэгээд ямар ч бүгднтэй дахиж инээл таньд санаас. Би Монголоос явахдаа хамгийн гол нь
найзуудтай хязгаарч тийж уутралж яваагүй. Угаасаа гэтээ яг тэр үед нөгөө хавдрынхаа он шиг би мэдээг байсан хгүй. Тэгээд нөгөө Монгол өмнө өччихсэн 2 хүн жоохон өгсөн хэрэг би үхнэл гэсэн жоохон сэтгэлээ байгаа шүү дээ. Тэгээд тэр ч үднээсээ би найзуудтайгаа зүгээр амар тийм баяртай байдлаар л салъя гэж бодож ирсэн. Тэгэл тийм яг тэрэн шиг тэгээд дараа жилч гисэн тийм ер болж буцаад инээ таниадтай хөртөө уулзах байх гэж бодож явж байгаа. Тэгээд бас олон залуучууд хараад үлгэрч явсан баг, сурах юмаа сурсан баг, авах юм бас нилээ ярьлаа гэж бодож байна. Айгүй гоё, хоёул айгүй гоё чанартай уртч яриа боллоо. Тэгээ айгүй гоё үн цэнтэйч яриа боллоо гэж бодож байна. Тэгээд хоёул чамаас холбогдсон байлаа. Хоёул баг холбогдоод баг хийгээл. Тэгээ хоёул сая холбогдоод баг шууд хийгээл яашлаа. Би чамтай албаар инстаграмаар холбогдсон л доо. Фэйсбүүк ч нилээ бас дэлбэржсэн баг өгчтөр. Тийм ер нь хариу өгч амжихгүй байгаа уучлаар хамгийн дотны найзууд гэсэн гомдлоод л байгаа байхгүй. Би ч албаас нэг хүнтэй communication гэдэг чинь ер нь баг 15-20 минут асуудал байхгүй. Тэгээд бичээ сууд. Хүү чи ингээд 100 бичээд би 100 хариулж чадахгүй шүү дээ. Тэр ч үднээс сэтгэл зүй бас ингээд айгүй олон юм руу ингээд яад. За би ч гэсэн тэгээд амрах хэрэгтэй. YouTube сувг дээрээ бас ингээд хүн болгоно ингээд комент хариулцахаар нөгөө чухал нөгөө хийх юмны маань цаг ингээд байхгүй болчихно. Тэгээд чамаач гэсэн бас ингээд имчилгээндээ бас ингээд чухал юмнуудаа тий блогдоо имчилгээндээ цаг гаргаж авах гэж доо. Тэгээд албаар чинь инстаграм руу чинь бичсэн байхгүй би. Нүхээр нөгөө яг хажуудлахын хүмүүс энд бужигнж байгаа байхгүй. Хүмүүс энд фэйсбүүк дээр зүгээр бужнаад байх. Би зүгээр ингээ ардуур ингээд зүгээр ороод ирж байгаа байхгүй. Тэгсэн чав халдсан даа баяртай байгаа. Яагаад гэвэл энэ талаарсан би ингээд шеэрлмэр байсан байхгүй. Гэхдээ өөрөө контент бэлдэх нөхөр амар хугацаа шаардна. Тэнгүүд аль хэдийн ингээд дагч болсон Монголын одоо best YouTuber-ийн нэг штэ чи. Баярлалаа. Одоо ингээд намайг тоож тэг ингээд ярилцлаа. Амар баяртай байна. Надад аюу гоё байлаа бас. Надад ч гэсэн аюу гоё байлаа. Хөөе холбоотой бай. Тэгээ холбоотой бай. Тэгээд ирээд угаасаа уулз. Тэгээ залуу Монголоо хөгжүүлэх гэж явна. Тэгэхээр амар сайхан байна надад бол. За. Гоё байлаа. Надад би тэгээ хүмүүс юмаа хараад байгаа амар гоё сэтгэл санаа ингээ гоё дээртэй тий. Өглөө би яг ингээд өглөө ерөнхийдөө жоохон тийм side effect өгöd байгаа байхгүй юу? Харин чи дотор бухаарах, бөөлж зоргуулах гэмэт өгöd өглөө жоохон тохиомжгүй болчиход. Яг өдөөс хойш дайггүй байна. Харин чамаа надад дотор жоохон тиймэрхүү байна гэд тэгэхээр чинь бас за хоёлаа маргааш хийдэ гэд бодож ирсэн. Харин яг чи нэг ярилцаад арай гайг болох шиг бас тий. Хоёлаа бүр хамгийн түрүүлж нэг ярилцсан шүү дээ. Яг хальт яригээд. Тэгээ би нэг кофе хийсэн. Азар энэ манай юм яг миний дуртай кофе хийх юм байна. Пиц гээд пиццин кофе. Хар кофе нэртэй. Тэгээ кофе мофего амар дэжиг болчихлоо. За одоо тэгээ чи ч гэсэн гоё амраад. За амжилт. Удахгүй ирэл болцъя. Бай. Удахгүй ирэл болцъя. Бай. Victorious шин сайных Victorious. Victoria. Yeah.